Дэлхийн ертөнц эхлэхээс ч өмнө эрт дээр үед нэгэн хаан байжээ. Сүр жавхлангийн хаан. Энэ хаан бол таны төсөөлж чадах хэнээс ч эсвэл юунаас ч хэтийдэнд давсан нэгэн юм. Үрд мөнхийн эцсэх үед тэр цорын ганц хаан нь байсан бөгөөд төгс мэргэн ухаан, хайр, баяр хөөр болон амар тайван ноёрхсон түүний хаан тулс цорын ганц хаан тулсан байлаа. Хаан нь өөрөө гэрэл байсан тул энэ хаан тулсад нар, сар, од эргэсэн хэрэг байсангүй. Энэ хаан тулсын хэмжээ хязгааргүй байсан ч иргэдэн хязгаартай байлаа. Тэр хаанд ямар ч иргэд байгаагүй гэж зарим хүмүүс хэлдэг. Эсвэл байсан болов уу? Энэ хааны эрдний нууцуудын нэг бол тэрээр цорын ганц нь байсан ч хизээж ганцаараа байгаагүй юм. Харин ч тэр амьдралаа бусад ухаантай биестэй хуваалцахыг хүсжээ. Тиймээс энэ сайн бас мэргэн хаан Тэнгэрлэгч хэмээх үзсгэлэнтэй, оюуны өндөр чадамжтай сүнслэг биеэс хэдэн саяаран орших хаан тулсыг байгуулжээ. Тэр тэднийг бүгдийг нэрээр нь таньдаг бөгөөд тэд ч бас өөрийн танаас сагж хүсдэг байв. Хааны амьдрал зогсолтгүй адал явдлаар дүүрэн байлаа. Гэсэн ч хаан Тэнгэрлэгч нараас илүү зүйлийг хүсжээ. Тиймээс тэрээр хүмүүсгэх гайхалтай бүтээлүүдэд нь гэр болох учиртай гялалдсан орших гариг бүхий оюун санаанд өл багтам ертөнцийг бүтээж цаг хугацаа, орон зай болон бодис захируулахаар тогтов. Тэнгэрлэгч нараас ялгаатай нь хүний гэр бүл эрэгтэй эмэгтэй гэсэн хоёрхан хүнээс эхэлжээ. Хаан Тэнгэрлэгч нартай хуваалцаж байсан амьдралаа хүнтэй ч бас хуваалцахыг хүсэж байна. Гэтэл ямар нэгэн асар муу зүйл болох нь тэр. Хаан тулсад гарсан бослого Тэнгэрийн улсаас эхлээд газар дэлхий дээр өрнөв. Тэрслүү Тэнгэрлэгч хүмүүсийг эзэрхийлэн газар дэлхийг гартаан оруулав. Харин гайхалтай нь хааныг унгаж чадсан. Хааны зүрх сэтгэлийн гүнд агуу бас нууцлаг нэгэн аврах төлөвлөгөө байв. Мянган жил зарцуулах шаардлагатай тийм л агуу том бас алсыг харсан төлөвлөгөө ажээ. Үрд мөнхийн хаанаас өөр юу хүлээх вүлээ? Тэр цаг хугацаанд ч захирагддаггүй шүү дээ. Хаан болон түүний төлөвлөгөөг мэдхийн тулд та номыг мэддэг байх ёстой. 15 гаруй зууны туршид 40 орчим хүнийг сонгон хаан өөрийн түүх болон үгээ бичүүлсэн юм. Тэднийг эш үзүүлэгч гэдэг. Хааны үгийг тэд хуулимд бичээс сэрүүлэн ирээдүй хоочтон өвлүүлжээ. Эш үзүүлэгчдийн ихэнх нь бие биенээ хизээж хараагүйч бичээсүүд нь тасралтгүй үргэлжлэх нэгэн
түүх болон үгийг өгүүлдэг. Иш үзүүлэгчдийн бичсэн зүйлүүдийг ариун бичээсүүд гэдэг. Тэдгэр бичээсгүйгээр бид хаанаас ирсэн, яагаад энд байгаа болон хаашаа явж байгаагаа таахал байсан бизээ. Зөв хариулт нь харин хааны номонд буй. Ойролцоогоор 3500 жилийн өмнө хаан Мосе хэмээх зөнчид үгээ хэлэн хүн зөвхөн талхаар бус их эзний амнаас гарах үг бүрээр амьдэрдэг гэж бичүүлжээ. Өнөөдөр хааны үгнүүдийг нэгтгэн ариун Библи хэмээх нэгэн ном болгосон байдаг. Ариун гэдэг бол бусад бүх зүйлээс цэвэр ангид гэсэн утгатай. Библи гэдэг нь ном эсвэл номнуудын нэгтгэл гэсэн утгатай. Библи бол дэлхийн хамгийн их борлуул гэж бас олон хэлээр орчуулагдсан ном юм. Библийн олон мянган бичээсүүд нь хамгийн сайн хадгалагдаж чадсан эртний бичээс тооцогддог. Тэдгээр бичээсүүдийг хоёр үндсэн хэсэгт ангилдаг. Эхний хэсгийг хуучин гэрээ гэх бөгөөд хаан өөрийн төлөвлөгөөг өгүүлсэн байдаг. Хоёр дахь хэсгийг нь шинэ гэрээ гэх ба хаан өөрийн төлөвлөгөөг биелүүлсэн тухай өгүүлнэ. Гэрээ гэдэг нь гэрээ хэлцээр гэсэн утгыг илэрхийлнэ. Хуучин гэрээ бидэнд эзэн бурхан юу төлөвлөж байгааг өөрчлөн хэлдэг. Харин шинэ гэрээ нь түүний төлөвлөгөө хэрхэн хэрэгжсэнийг тэмдэглэсэн. Зөвхөн мөнхийн эзэн л түүхийг болохоос өмнө өртөн бичиж чадна. Хуучин болон шинэ гэрээний ялгаа бол агуу хаан танд загтал болон зураг илгээж дараа нь өөрийн биеэр зочлон ирэхтэй адил юм. Бичээсүүд эхлээд ойрогт орнуудад тархаж Африк, Аз, Европ, хожим нь Америк болон түүнээс цааш хүрсэн байдаг. Зөнчнөр ойрогт орндоос гаралтай түүхүүд болон үгийг бүх үндэстэнд гэр бүл бүрт, хүн бүрт танд зориулан бичсэн юм. Хэрэг бид цаг хугацаа, орон зай гадлан, хүн төрлөختөн, од эрхэс, газар дэлхий байгаагүй тэр л үе рүү аялан очвол бичээсүүдийн эхний үгийн цаана орших хүч чадал, сүр жавхланг харах болно. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээв. Өнөөдөр олон хүн энэ дэлхий болон түүн дотор орших гайхамшигуд бүхнээс мэргэн бүтээгчээс хамааралгүй бий болсон гэж үздэг. Гэвч тэдний онол энэ ертөнцийн төгс төгөлдөр загвар болон ойлгомжтой дистрааллыг оновчтой тайлбарлаж үл чадна. Хаан өөрийн номон доон тэнгэр нь бурхны сүр жавхланг зарлаж огторгүй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна гэж хэлсэн байдаг. Та өөрийн гарыг хардаа эрхий хуруугаан хөдлөг. Ном, шүүр, алхахыг эрхий хуруу оролцоолохгүйгээр барих гээд үз. Хомс хурууны үеинүүд болон арсыг сайтраж гэл гараараа хийдэг чухал зүйлүүдэн бодож үз. Мастер зохион бүтээгчээс өөр хэн ийм хэрэгслийг бүтээж чадах вэ? Тэр буман од эрхсэн аймгийг бүтээхэд хэрэг мэрэгэн ухаан хүч чадал шаардлагатай бол эсвэл сая амьдсээс бүрдсэн цогц хэсгүүдийг бүтээхэд эсвэл эсийн доторх мушгираас сүлжээсдэг генийн кодыг нэгтгэн хуулж таныг та болгоход 3000 жилийн өмнө Давид хэмээх иш үзүүлэгч бас хаан та намайг хэмийн хэвлэд бүрэлдүүлсэн. Намайг аимшигтай бас гайхамшигтай бүтээсэн тул танийгаан би магтана хэмээн бичсэн байдаг. Таныг хэлбэржүүлэн бүтээсэн нэгэнтэй уулзахыг та хүсэж байна уу? Та бүтээгч бас гариг иргэсийн зохион бүтээгчтэй үрдмөнх амьдрахыг хүсэж байна уу? Та чадна. Тэр өөрийгөө ээлжлэн харуулсан. Тэр таныг өөрийг таниасаа гэж хүсдэг. Гэр бүл, эргэн тойрны хүмүүстэй таньж бас танилцахыг хүсдэг. Тэр таныг төлөвлөгөөг нь ойлгож, хайрыг мэдэрч, сүр жавхланг нь харж, хуулинд нь захирагдж, түүний алдрын төлөө амьдрахыг хүсдэг.
Гэхдээ тэр таныг өөрийн болохыг хизээж алдахгүй. Бүхний эцэст тэр зүгээр нэг хаан биш. Тэр бол сүр жавхланд алдрын хаан юм. Энэ бол түүний түүх. Бурхны ном хааны түүх мэд агуу ихлэлтэй. Тэр биднийг мэдээсэй гэж хүссэн зүйлсээ хэлсэн юм. Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн. Бидний харж, хүрч болох бүхэн өөрийн эхлэлтэй. Харин бүтээгч буюу энэ гариг ертөнцийн эзэмшилд эхлэл ба төгсгөл үгүй. Тэр бол үл үзэгдэх, бүх газар нэгэн зэрэг оршиж чадах мөнхийн сүнс юм. Тэр бүхнийг хардаг, бас мэддэг. Та түүний нэрийг мэдхүү? Мөнхийн эзэн олон нэртэй. Гэхдээ хамгийн их алдаршсан нэр бол их эзэн юм. Мөнхийн эзний номын эхлэлд түүний нэрийг Яавэ гэж дууддаг бөгөөд энэ нь хэн нэгэн эсвэл би гэсэн утгатай. Хаан газар дэлхийн анхны байдлыг тайлбарлаж байгаагаар бүтээлийн түүх цааш үргэлжилдэг. Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон. Хүний гадаргуу дээгүр нь харанхуй бүрхэж, Бурхны сүнс усны мандал дээгүр элен халин байлаа. Ингээд дэлхийг хүмүүс зориулан бэлтгэж байсан цаг үе юм. Тэгээд Бурхан гэрэл бий болог гэхэд гэрэл бий болжээ. Бурханд гэрэл сайхан харагдсан бөгөөд тэрээр гэрлийг харанхуйгаас салгав. Бурхан гэрлийг өдөр, харин харанхуйг шөнө гэж нэрлэв. Тэгээд үдэш болоод өглөө болжээ. Энэ нь анхны өдөр байв. Бүтээлийн анхны өдөр Бурхан юу хийсэн бэ? Тэр гэрэлд харанхуйг зүсэн гарахыг тушаасан. Нар анхны өдөр газар дэлхийг гэрэлтүүлээгүй, харин хожим нь бий болсон юм. Бурхан өөрөө гэрлийн их сурвалж гэдгийг биднийг мэдээсэй гэж хүсдэг. Бурхан бол гэрэл, түүний дотор харанхуй огт үгүй. Бурхан бол гэрэл адил цэвэр ариун. Тэр сэвтэх боломжгүй. Гэрэл бохир зүйлсээр туссан ч цэвэр хэвээрээ л байна. Бурхан бол төгс. Бурхан бол ариун. Бүтээлийн үед Бурхантай хэн хамт байсныг та анзаарав уу? Түүний ариун сүнс тэнд усан дээгүр элен халин байсан. Бас түүний үгийг тэнд ярьж байсан. Эхэнд үг байсан. Үг нь Бурхантай хамт байсан. Үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх зүйл түүгээр бүтээгдсэн. Бурхны ариун сүнс болон үг цорын ганц үнэн эзэнтэй үргэлж хамт байсан. Тэрээр ганцаараа оршин байсан ч хизээч ганцаараа байгаагүй гэж хааны тухай дүрслэн хэлсэн нь ийм учиртай ажээ. Дараалсан 6 өдрийн дотор хаан үзэсгэлэнтэй гайхамшигтай дэлхийг бүтээсэн юм. Бурхан үгэн хэлэхэд л төгс төгөлдөр загвартай гайхамшгууд бий болсон юм. Анхны өдөр Бурхан гэрэл бий болог гэж хэлэхэд гэрэл бий болсон. Удаах өдөр Бурхан бидний хардаг хөх тэнгэр болон бидний амьсгалдаг үл үзэгдэх агаар бүхий газар дэлхийн уур амьсгалыг бүтээсэн. Бурхан тэнгэрийг хүчилтөрөгч болон азот зэрэг амьдлыг тэтгэгч хийн төгс холимог байхаар загварчилсан юм. 3 дахь өдөр эзэн хуурай газар бий бол гэж хэлжээ. Тэр даруй хэлсэн үг нь биелэв. Дараа нь Бурхан газарт ургамал ногоо ургаг гэж хэлсэн юм.
Тэр даруй өвс сургамал цэцгэс болон жимсг нь өөрийн үртэйгээр ургаж эхлэв. Дөрөвд өдөр бурхан нар сарыг гэрэлтхийг тушааж газар дэлхийн жил сар болон өдрүүдийг тогтоон мөн од ирхсийг бүтээсэн. Тав дахь өдөр бурхан уснууд загас болон бусад амьтдаар дүүрэг, тэнгэрт төрөл бүрийн шуудаар дүүрэг гэж хэлсэн. Мөн л биелэв. 6 дахь өдөр бурхан газар дэлхийд амьд амьтдыг төрөл төрлөөрөө буюу тэжээвэр, мөлхөгчд болон зэрлэг амьтад төрөл бүрээр бий болог гэж хэлв. Бурхан амьд амьтан бүрийг үр төлөөн гаргаж өссөн үржиж нялх амьтдан асран тэжээх чадвартай болгосон юм. Энэ бүхэн сайн болсныг бурхан харсан. Амар тайван ноёрхон байв. Эхэнд бүх амьтад эв найртай оршин бие биенийхэн амьд үл хүрэх бөгөөд газар дэлхий бүхий л хоол тэжээлийн хангадаг байжээ. Дэс дараалал ноёрхон байв. Нар цагийн зүй адил дэлхийгээс тохиромжтой хэмжээнд зайгаан барих болно. Сар шин сараас бүтэн сар болон өөрчлөгдөж байх болно. Газар дэлхий агаар, ус болон хаягдлаа өөрөө дахин эргэлтэнд оруулах болно. Амжилттай сайн захирч чадвал газар дэлхий сайн сайхнаар хизээж дутах учиргүй. Энэ бол хүн төрлөختөнд төгс тохирох гэр юм. Бүтээлийн өдөр бүр бидэнд бурхны мөн чанарыг таних түлхүүр өгдөг. Нэгд өдөр бидэнд бурхан бол ариун гэдгийг харуулдаг. Тэр гэрэл адил ариун бас төгс. 2 дахь өдөр бурхан бол хүчирхэг. Тэр уур амьсгалыг бүтээсэн ба хянаж байдаг. 3 дахь өдөр бурхан бол сайн. Тэр бидэнд зориулан мянган хоол хүнс болон ургамал ногоог бүтээсэн. 4 дахь өдөр бурхан бол итгэмжтэй. Нар болон сар өөр өөрийн тойргоос үл хазаана. 5 дахь өдөр бурхан бол амьдрал. Тэр далайг загсаар тэнгэрийг шувуугаар дүүргэсэн. 6 дахь өдөр бурхан бол хайр. Бурхан амьтдыг бүтээснийхээ дараа онцгой хайртай нэгэн бүтээлийнхээ дор захируулах цаг нь болжээ. Төвний ариун байдал, хүч чадал, сайн сайхан итгэмжтэй байдал, ам болон хайрын тусгал болсон онцгой амьд оршигчийг бүтээх цаг нь болов. Бүтээлийн 6 дахь өдөр хаан өөртөө бид төр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Тэгээд тэд нэр газар дэлхий дээрх бүх бүтээлийг захируулъя гэж хэлжээ. Ийхүү бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурханы дүр төрхөөр бүтээхтэй эрхтэй эмэгтэйгээр нь бүтээжээ. Бичээст бурхан хүмүүсийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэдэг нь бурхан бидэнтэй яг адилхан гэсэн үг биш. Харин бид түүний мөн чанарын тусгал болсон гэсэн үг юм. Хожим нь Ромын мөнгөн зоосон дээр эзэн хааныхын дүр тамгалагдсантай адил бурханы дүр хүн дээр тамгалагдсан ажээ. Анхны эрэгтэй эмэгтэй хүн бүтээгчийнхэн адил бодох, хайрлах болон ярих чадвартай бүтээгдсэн тул тэд түүнтэй ойр дотн харилцаатай байж чадсан юм. Хүмүүс бурханы боол байхаар биш, харин анд нөхөр байхаар бүтээгдсэн. Хүнийг өөртөөгөн адил бүтээснээр бурхан тэдэнд мөн эрх мэдлийг өгсөн. Хүмүүс бурханы өмнөөс энэ дэлхийг хайрлан хамгаалж, нууцуудын нээн, нөөц баялагийг нь ухаалгаар ашиглан захирах ёстой байлаа. Энэ чадвар нь хүнийг амьтны ертөнцөөс ангид болгосон юм. Бурхан амьтдад бие бас сэтгэл гэсэн 2 өгөгдлийг өгсөн. Харин хүнд бурхан бие, сэтгэл, сүнс гэсэн 3 өгөгдлийг өгсөн юм. Тэгээд бурхан эзэн газар шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар үлээн оруулахад хүн амьд бит болжээ. Бие махбод бол бурхан үлээн оруулсан хүний сэтгэл ба сүнсийг агуулж буй байшинтай адил юм. Сэтгэл нь
хүний оюун ухаан, сэтгэл хөдлөл, хүслийн уг үндэс бөгөөд хүнд бодох, мэдрэх, сонсох боломжийг өгдөг. Сүнс нь хүнийг бурхантай холбодог. Бие махбод хүнд үзэгдэх ертөнцтэй харьцах боломжийг өгдөг бол сүнс нь хүнд үл үзэгдэх бурхантай холбогдох боломжийг өгдөг. Эх эзэн хүмүүсийг өөрийн таньж мэдээсэй гэж хүсдэг. Хүмүүс бол бурхны онцгой үнэт эрдэнэс билээ. Бурхан тэднийг бүтээсэн тул тэрээр зөвхөн бүтээгч төдийгүй эзэн нь юм. Бурхан эзэн анхны хүнийг Адам гэж нэрлсэн бөгөөд энэ нь газраас эсвэл зүгээр л хүн гэсэн утгатай ажээ. Дараа нь Бурхан анхны эмэгтэйг бүтээхээс өмнө зарим нэгэн зүйлийг бэлтгэжээ. Адамд гэр орон бас ажил хэрэгтэй байв. Анхны хүний бие махбодыг тоос шорооноос бүтээж ам амьсгал өгсөний дараа Бурхан дорн зүгт хаанагтээ Эден гэдэг газар цэцэрлэг тарьж ургуулсан юм. Цэцэрлэгийн дундуур болор тунгалаг гол урсдаг байжээ. Эзэн Бурхан хөрснөөс төрөл бүрийн мод ургуулжээ. Тэдгээр модод хараа булаам хүнсэнд сайн байв. Цэцэрлэгийн голд амийн мод болон сайн мууг мэдүүлэгч мод байдаг байв. Эзэн Бурхан хүнийг авчирч цэцэрлэгийг арч луулан сахиулахаар тэнд суулгав. Бурхан Адамаас Эденд амьдрахыг хүсэж байгаа эсхийг асуугаагүй. Бурхан бол хүний бүтээгч бас эзэн нь байсан юм. Хүнд юу хамгийн сайныг тэр мэдэж байсан. Адамын гэр болсон цэцэрлэг харах, сонсох, үнэрлэх, хүрэх болон амтлах дундаршгүй сайн сайхнаар дүүрэн байлаа. Ориглох булаг, жиргэх шавууд, анхлон цэцгэс. Үслэг амьтад шүүслэг бас чихэрлэг жимсхэн, ургамал ногоо, нууцлаг хой шугуй, өнгөд хад чалуу, гайхалтай шавж хорхойнууд нээж дуусшгүй тэр буман гайхамшгууд. Гэхдээ хүнийг олж нээх болон эдж ухаас илүү зүйлийн төлөө бүтээсэн. Бурхан Адамыг хүн төрлөختний тэргүүлэгч байхаар бүтээсэн. Бурхан Адам болон түүний гэр бүлийг өөртөө үрд мөнх хамт хаанчлахыг хүссэн юм. Гэхдээ жижигхэн ажилд найдвартай байж чадвал том ажлыг даалгаж болно. Тиймээс Бурхан Адамд даалгасан эхний ажил бол цэцэрлэгийг арчлах байлаа. Энэ цэцэрлэг төгс төгөлдөр бөгөөд ямарч өргөс, шарилж, эсвэл хортон шавж байхгүй байв. Уур амьсгал нь тааламжтай, хизээж бороо ордоггүй хөрсөн шимтэй. Газрын хүнээс ууршин хөрсийг усалдаг байжээ. Бурхан Адамд даалгасан бас нэгэн ажил бол амьтдад нэр өгөх байлаа. Бурхан амьтдыг түүн дээр авчран юу гэж нэрлэхийг асуусан юм. Энэ дүр зургийг төсөөлөд үзтээ. Хөнгөн алхаатай хэрнэн хүчрхэг туурайтай хос амьтдыг авчирхад Адам тэднийг судлан нурууг нь элж үзээд мор гэж нэрлэжээ. Бүтээгчийн дуудлагаар махир хошуу болон өргөн далавчтай том шуу дэвн дэвсээр буухад Адам бүргэд гэж нэрлэв. Дараа нь хар судалтай шарангийн үстэй араатан ирлээ. Адам түүнийг юу гэж нэрлсэн бол? Энэхүү Адам бүх мал адга уус, окторгуйн шовууд, хээрийн бүх амьтдад нэр өгчээ. Эден бол хүн бүртээ бүтээгчийн таньж мэдгэд хамгийн тохиромжтой газар байлаа. Энэ бол бас Адамыг шалгаж байсан цаг юм. Бурхан хүн хоёр анханасаа анд нөхөд байсан ч энэ нөхөрлөл шалгагдах хэрэгтэй байсан юм. Гариг ертөнцийн хаан тулсаа өөрт нь албан хүчээр зүтгэдэг эрэгдээр дүүргэхийг хүсэхгүй шүү дээ. Бурхан Адамыг хайрлаж түүнд болон түүний ирээдүйн гэр бүлд гайхалтай төлөвлөгөө бэлдсэн байсан. Учир нь Бурхан хүүхэлдэйнүүд хүсээгүй. Харин хүмүүсийг хүсч байсан тул Адамд дагах ёстой нэгэн дүрмийг өгсөн. Тэгээд эзэн Бурхан тэр хүнд тушаан чи энэ цэцэрлэгийн альч модноос идэж болно. Гэхдээ сайн мууг мэдүүлэгч модноос л идэж үл болно. Тэр модноос эдсэн даруйдаан зайлшгүй өөхөх болно гэв. Энэ хэцүү тушаал байгаагүй. Адам цэцэрлэгийн ганцхан модноос бусад альч жимснээс идэж болно.
Энэ хялбархан дүрмийг дагснаар Адам бүтээгчтэй түүнд юу хамгийн сайн гэдгийг мэднэ гэдэгт итгэж байгаагаа харуулж чадах байлаа. Энэ дүрмийг зөрчвөл Адамд юу тохиолдно гэж Бурхан хэлсэн байна. Хэрэв Адам хориотой жимснээс идчихвэл шашны зан үйл үйлдэж, эрх барьж залбирэн, мацаг барих, өргөл өргөх, сүм, синагог, эсвэл Москод очихулан муу үйлэн зайруулах, сайн үйлийг хангалттай эххий гэж Бурхан хэлсэн үү? Бурхан ингэж хэлсэн гэж үү? Үгүй. Энэ бол Бурханы хэлсэн зүйл биш. Бурхан Адамд түүнийг эдмэгц чи зайлшгүй өхнө гэж хэлсэн. Бурханы хуулийг дагахгүй байхыг гэмнэгүүл гэдэг. Бурханы дүрмийг зөрчсөний төлөөх шийтгэл бол үхэл юм. Хаан үүнийг номондоо нүгэл ба үхлийн хууль гэж нэрлсэн байдаг. Хааны хуулинд гэмнэгүүлийн шийтгэл бол үхэл гэж хэлсэн. Үхэл нь хагацл гэсэн утгатай. Адам Бурханы нэг дүрмийг үл дагавал амийн их ундаргаасаа салж хатаж хорчийн үхэж хугарсан мөчөртэй адил болох учиртай байв. Адам гаригийн ертөнцийн хааны түүнд хэлсэн үгийг дагахын оронд өөрийн хүссэн зүйлийг дагах нь тэрсэлж байгаа хэрэг бөгөөд үүнийг гэмнүгэл гэдэг. Гэмнүгэл хүний бурхантай нөхөрлөлийг дуусгана. Гэмнүгэл хүний биеийг өтөлж өгөхөд хүргэнэ. Гэмнүгэл хүний сүнс, сэтгэл болон биеийг Бурханаас үрдмөнх салгана. Нүгэл нь үхлийн аюултай. Бурхан анхны хүнд хийх ажил дагах дүрмийг өгсөний дараа анхны эмэгтэй хүнийг бүтээх цаг нь болжээ. Эзэн Бурхан хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг буй болгоё гэв. Тэгэд эзэн Бурхан Адамыг гүн нойронд автуулж түүнийг унтуулад хавирганаас нь нэгийг авч ормын махаар бүгэлжээ. Бурхан хүнээс авсан тэр хавиргаараа нэг эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгөв. Хүн энэ ч л яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах юм. Эр хүнээс авагдсан тул эмэгтэй гэж нэрлэе гэжээ. Хэн анхны мэс заслыг хийж, хэн анхны гэрлэлтийг зохион байгуулсныг та анзаарав уу? Тийм ээ, энэ бол Бурхан. Эмэгтэй гэдэг нь эрэгтэй хүнээс гаралтай гэсэн үг. Хожим нь Адам эхнэрээ бүхний их буюу Эва гэж нэрлсэн юм. Бурхан тэдэнд өөрөөр үүрэг өгсөн ч гэсэн эрэгтэй эмэгтэй хүнийг адилхан үнд цэнтэй бүтээжээ. Эвач бас Адамын адил Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн юм. Эвач бас бүтээгч эзнээ таньж мэдж, зан чанарын тусгал байж, түүнтэй үрдмөнх аз жаргалтай, харилцаатай байхаар бүтээгдсэн юм. Бурханд бүтээсэн бүхэн нь маш сайхан харагдсан. Тэгээд үдэш болж өглөө болоход 6 дахь өдөр боллоо. 7 дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажлаа гүйцээгээд хийж байсан бүх ажлаасаа тэрээр 7 дахь өдөртөө амарчээ. Бурхан 7 дахь өдөр нь яагаад амарсан юм болоо? Учир нь тэр ажлаа хийж дууссан. Мөн манай дэлхийг 6 хоногт бүтээж 7 дахь өдөр амарснаар Бурхан 7 хоног буюу өнөөдөр дэлхий дахинд дагаж байгаа ажил амралтын тойргийг бий болгосон юм. Эзэн Бурхан Адам, Ева хоёрыг халамжид эцгийн адил хайрлаж байлаа. Орой бүр тэрээр цэцэрлэг дэрж тэдэнтэй хамт алхан ярилцдаг байжээ. Түүний оршихуйд тэд аз жаргалтай бас тав тухтай байсан. Хүн эхнэр хоёр нүцгэн байсан ч тэд ичээгүй. Төгс бүтээгчтэйгэн ойр дотн харилцаатай төгс хоёрын амьдарч байсан төгс дэлхийг төсөөлж үзнэ үү? Эхэндээ бүх зүйл ийм л байсан. Тэгвэл яг юу буруугаар ирсэн бэ?
Газар дэлхий дээр юу буруугаар эргэснийг олж мэдхийн өмнө бид Тэнгэрийн улсын зарим нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Диваачин гэж нэрлэгддэг энэ өөр ертөнц бол цэвэр ариун гэрэл, солонгор хөнгөнүүд, сон сууланд хөгжим, сэтгэл татам, яриа болон ээжлэгдсэн нууцын орон юм. Тэнгэрийн улсын энгийн нэг үйл хэрэг дэлхийн агуу таашаалаас ч холд авдаг. Тэнгэрийн улс бол өөр хэмжээст ертөнц юм. Тэнгэрийн улс бол хааны гэр юм. Энэ жаргалтай газрын хамгийн сэтгэл татам нь хаан өөрөө юм. Тэнгэрлэг хотынх нь булан дохой бүр түүний сүр жавхлан гэлтгэн. Хот нь шилмэт тунгалаг шижир алтажээ. Тэнгэрийн улсын тухай хамгийн дэлгэрэнгээр бичсэн бичээсийн сүүлийн ном буюу Илчлэл номд дүрсэлсэн байдаг. Бурхан Иоханд Тэнгэрийн улсыг харуулсан бөгөөд түүнд харсан бүхнийг бич гэж хэлсэн. Тэнгэрт Синтид залрагч байв. Маргад мэт үзэгдэх солонго Синтиг хүрээлжээ. Синтинээс аянгийн гялба, нэжигнэн Тэнгэрийн дуун нүргэлв. Синтийн өмнө болор адил шилмэт тэнгис байлаа. Би харж олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо мянгараа түмээрэн байв. Тэд Синтиг тойрон хүрээлж тасралтгүйгээр байгаа мөн хожим ирэх төгс хүчит эзэн бурхан ариун хэмээн хэлхэжээ. Тэнгэр элч гэдэг нь ээлж эсвэл зарц гэсэн утгатай. Тэнгэр элчнэр бол сүнслэг биетүүд юм. Бүтээгчийн адил тэнгэр элчнэр харагдах чухал шаардлагагүй бол хүнд харагддаггүй. Тэнгэрийн улсын хаан хүнийг бүтээхээс өмнө тэнгэр элч нарыг бүтээсэн. Түүний номонд тэрээр бидэнд түүнийг энэ дэлхийг бүтээж байхыг харахтан тэнгэр элч нар бүгд багтан хашгиралдж байсан гэж хэлсэн байдаг. Бурхан тэнгэр элч нараа таньж мэдэх, дуулууртай байх, магтах болон түүнд үрдмөнх үйлчлэх чадвартай болгосон. Тэнгэр элч нар бол Бурханы боолууд биш. Бурхан хүний адил тэднийг ч мөн түүнд хүчээр захирахыг хүсээгүй. Тэр аз жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй зарц нарыг хүссэн. Бичээсүүдэд Бурхан нэгэн дээд түвшний тэнгэрлэгчд агуу оюун ухаан, үтсгэлэн гоо болон хүч чадал өгсөн тухай өгүүлдэг. Энэ тэнгэрлэгчийн түүхийг мэдснээр та ёрын муу хаанаас гаралтайг мэдэх болно. Люцифер бол Бурханы ахлах тэнгэрлэгч нарын нэг байсан юм. Түүний нэрний утга гэрэлтэх нэгэн. Иш үзүүлэгч нарын бичсэн бичээсүүдэд Люциферийг төгс сайхны үлгэр жишээ, цэцэн мэргэний уурхай, үсгэлэн гоогийн дээд гэж дүрсэлсэн байдаг. Харин Люцифер бүтээгч хаанаа биш, өөрийгөө багтан харж эхэлсэн юм. Энэ бол бүтээгдсэн бүтээл нь өөрөөрөө бахархсан анхны тохиолдол байлаа. Өөрийнхөө гоо үсгэлэн болон оюун ухаанд нүдэн сохорч өөрийн хэн бүтээснийг мартан Люцифер ингэж хэлжээ. Би Бурханы оддын дээр Синтигийн босхон. Би үйлсийн орой дээр гарна. Би өөрийгөө хамгийн дээд нэгэн лугай адил болгоно. Люцифер хаан болохыг хүссэн. Тэр Бурханы хүслийн оронд өөрийнх нь хүсэл биелж байхыг хүссэн. Гэм нүгэл ертөнцид нэвтрэв. Люцифер тэнгэр элч нарын 3-1-ийг ядхан өөрийн бослогодоо нэгтгсэн ч Бурхан нүглийг хүлээн зөвшөөрч чадахгүй тул тэднийг тэнгэрийн улсаас хөөсөн. Люциферийн нэр Сатан буюу буруутгагч гэсэн утгатай нэрээр солигдсон. Түүнийг мөн диавол буюу мэхлэгч гэж дууддаг. Тэрслүү тэнгэр элч нарыг муу ёрын сүнснүүд гэдэг. Бурхан диавол болон муу ёрын сүнснүүдэд зориулан харанхуй нууц газар нэгэн шорон бэлджээ. Тэр газрыг Тамба галт нуур гэж нэрлэдэг. Энэ бол Бурханаас үрдмөнх салах газар. Энэ бол тэрслүү тэнгэр элч нар дахин хизээч гай учруулж чадахгүй болох газар юм. Нэг л өдөр Сатан болон муу ёрын сүнснүүд энэ шоронд үрд хоригдох хэд одоохондоо цаг нь болоогүй байна. Бурхан тэднийг хөөсний дараа тэд хаачсан байна.
Тэд газар дэлхийн агаар мандал руу орж ирсэн. Диавол тэнд муу ёрын сүнснүүдтэй зэрэглэлийн дагуу зохион байгуулалтанд оруулсан. Тэр Тэнгэрийн улсыг захирч чадаагүй ч газар дэлхийг захирах болсон. Бичээс сатаныг агаарын хүчний ноёр хогч дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч сүнс гэж хэлсэн нь учиртай. Диавол болон муу ёрын сүнснүүд бидэнд үл үзэгдэгч бодтой байдаг. Тэдний ямар хуу харагддгийг бид мэдэхгүй ч харанхуйн болон хорон муу зорилгоодыг мэднэ. Тэд хүмүүсийг харанхуйн болон сүйрлийн хаан тулстан оруулахын тулд зүсэн бүрийн ов мэх ашигладаг. Тэд таныг устгах ажлаа хизээж зогсоохгүй. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болон хувиргадаг. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэг залгихаар хайж буй архирах арслан луга адил гэдэн явна. Одоо анхны эцэг эхийн төөх рүү эргэн оръё. Адам Ева хоёр адал явдал болон зорилгоор дүүрэн газар амьдарч байлаа. Асар том цэцэрлэгэн судлан амьтан ургамлыг нарчлан тордож хоол хүнсээ цуглуулахтаа өдөр бүрийг гайхамшигар дүүрэн өнгөрөөнө. Бүтээгч эзэн нь өөрийн биеэр тэдний зочлон ирэх тул өдөш бүр буурж гайхалтай. Тэд түүнтэй хамт алхах бас ярилцах маш их дуртай байв. Хүн эхнэртэйгээ хамт гэр булсан цэцэрлэгтэн аз жаргалтай амьдарч байсан юм. Гэвч Сатан баяртай байгаагүй. Тэр Бурхныг бас Бурхны дүр төрхийг тусгасан тэр хоёр бүтээлийг үдсэн ядаж байлаа. Тиймээс Тэнгэрийн улсыг эзэлж чадаагүй диавол газар дэлхийг булаан авахаар газардсан нь энэ ажээ. Тэр хүн төрлөختний анхдагч Адамаар Бурхны хуулийг зөрчүүлж чадвал энэ нь боломжтой болох байлаа. Гэвч тэр Адамыг шууд уруу татсангүй. Нэгэн өдөр Ева дуу хоолой сонслоо. Энэ нь Адамынх биш, Бурхныхч биш байлаа. Могоон дуу хоолой байлаа. Евагийн хувьд хүний хэлээр ярьдаг мөлхөгч амтан шин нээлтүүдийн нэг байв. Бурхны дайсан могоог ашиглана гэж тэр хэрхэн мэдэх вүлээ. Сатан түүнийг ашиглан Адамаар Бурхны хуулийг зөрчүүлнэ гэж яахан санах вүлээ. Могоо эмэгтэйг анхааралтай ажиглан төвчээртэйгээр хүлээж байлаа. Боломжтой агшин тохиомогц. Бурхан үнэхээр тэгж хэлсэн гэж үү? Гэж тэр түнд хэлж амжижээ. Сатан Еваг Бурхны үгэнд эргэлзүүлэхийг хүссэн. Мөн тэр түнд Бурхан өөрөөс нь болон нөхрөөс нь ямар нэгэн сайн зүйлийг нууж байна гэж ойлгуулахыг хүссэн. Эмэгтэй могоо тандан бид энэ цэцэрлэгдэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны тухайд Бурхан та нар түүнээс бүүид бас бүүхүр тэгвэл та нар үхэн гэж айлдсан хэмээжээ. Могоо эмэгтэйд та нар ерөөсөн үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдрөө л нүд чинь нээгдэн Бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдж байгаа гэв. Ева одоо яах вэ? Бурхан Адам Ева хоёрт түүний болон өөрсдийнхөө хүслийн аль нэгийг сонгох эрх чөлөөг өгсөн. Өөрийн дүр төрхөөр бүтээсэн онцгой бүтээлүүд нь юу хамгийн сайн гэдгийг их эзэн мэдж байсан. Тэр Адам Ева хоёрыг хууль дүрмийнх нь учир шалтгааныг мэдэхгүй байсан ч түүнд итгэхийг хүссэн юм. Зөвхөн Бурхан л ёрын муу аимшигтай бас далайцтай уршгийг урьдчилан харж чадсан тул Адамд чи сайн мууг мэдрүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөр дөөл зайлшгүй үхэн гэж хэлсэн юм. Гэтэл могоо Евад та нар ерөөсөн үхэхгүй гэж хэлв. Ева хэнд нь итгэх ёстой вэ? Бүтээгчтэй юу эсвэл бүтээлд нь үү? Тэгээд ийм л зүйл боллоо. Тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгомоор харагдсан тул эмхтэй авч идсэн. Тэр бас өөртөөгөө хамт байсан нөхөр төнч өгч идүүлсэн, эмхтэй идсэн, эрэгтэйч идсэн. Ева Сатан эмхэнд орсон тул хориотой жимсийг
эзсэн. Адам бурхны замыг дагахын оронд өөрийн замыг зориудаар сонгосон тул жимсийг эзсэн. Ариун халамжит бүтээгчдийн захирагдахын оронд хүн дайсанд дуулууртай байсан юм. Бидний анхны эцэг их нүгэл үйлдсэн. Адам бол хүн төрлөختний томилогдсон удирдагч юм. Бурхан түүндэл сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй гэж тушаасан. Адам болон түүний эхнэр сонголтынхон гутамшигтай нөлөөг мэдэрч эхлэх хүртэл 20-т жимс идснээ тоохгүй л байлаа. Утгалгүй тэр хоёрын нүд нээгдэж хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навцыг хооронд нь холбож өөрсөддөө бэлхэмж хийжээ. Тэдний сүнс ич хүр болон зүрх зүссэн буруутгал давтав. Тэд гаднаанч дотроонч бохирдсон мэт санагджээ. Гэм нүгэл ич хүрийг авчирсан. Адам Ева хоёр бурхны хуулийг зөрчхөөсөн өмнө бурхныг хардаг байсан ба огт ичээгүй. Бүтээгчтэйгээ хамт байж, дүр төрхийнхэн тусгал байж, анд нөхөдтэй нь хамт байх тэдний хувьд хамгийн нэр төрийн хэрэг байсан. Харин тэд сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идээд өөрсдийгөө харж идсэн. Нэр төр ичхүүрээр солигдсон. Тэд ичхүүрээ инжирийн навчаар халахыг оролдсон ч тэдний хичээл зүтгэл асуудлыг огтхон шийдэж чадаагүй. Тэд сүнсийг нь олзулсан гэм нүглээс ангижрах гэж хичээгээд юу ч хийгээд тусыг исолов. Алдсан нэр төрөө сэргээхээр юу ч хийгээд нэмэргүй байв. Өдөр болсон байлаа. Удалгүй үдэш болоход ариун бас халамжит бүтээгчин зочлон ирнэ. Түүнтэй уулзнаа гэж бодмогц хамаггүй нь айдсаас болж дагжин чичирчээ. Тэр тэдэнд юу гэж хэлэх вэ? Тэд түнд юу гэж хэлэх вэ? Бурхны үгийг зөрчхөөс өмнө Адам Ева хоёулаа бүтээгч андыгаан зочлон ирэхдээ баярлан хөөрдөг байлаа. Харин одоо айх болжээ. Сэрүү ороход бурхан цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод эр хүн эхнэртэйгээ хоёул цэцэрлэгийн модон дотор бурхнаас нуугджээ. Эцэг эхээсээ нуугдахыг оролдож байгаа дуулууртай хүүхдүүд шиг Адам Ева хоёр бүтээгчээсээ нуугдахыг оролдов. Гэтэл бурхан хүнийг дуудаж "Чи хаана байна вэ?" гэсэндээ тэр "Би таны дууг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас айж өөрийгөө нуусан юм" гэв. Тэгэхэд бурхан "Нүцгэн байсныг чинь хэн чамд хэлсэн бэ? Бүү идгэж чамд тушаасан модноос идсэн үү?" гэж асуув. "Таны надтай хамт байлгахаар өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн" гэж хүн хэлв. Эзэн бурхан тэр эмэгтэйд "Яаж байгаа чинь энэ вэ?" гэсэнд тэр эмэгтэй "Тэр мовгоо намайг мэхэлснээс болоод би идсэн" гэв. Адам Ева хоёр яагаад бурхнаас нуугдахыг хүссэн бэ? Учир нь тэд гэм нүгэл хийсэн. Тэд яагаад гэм нүглэхийн төлөө бусдыг буруутгасан бэ? Учир нь тэд ичсэн. Адам Ева хоёр бурхны ариун дүр төрхийг илэрхийлэх юм болов. Бүтээгчийн ариун байдал болон хайрын тусгал байхын оронд тэд одоо диаволын эсэргүүцэл болон бардамлын тусгал нь болжээ. Анхны хосууд инхүү амийн модноос тасарсан мөчр адил болсон юм. Гэм нүгэл тэднийг гариг ертөнцийн хаантай харилцааг нураасан. Гэм нүгэл нь тэднийг мөнхийн амийн их сурвалжаас салгасан. Сүнсний хувьд тэд өгсөн. Бие махбодын хувьд тэд амьд хэвээр байсан хэдий ч хөгшрөлт эхэлж өхлийн хүч тэдний биеийг олзлон авсан юм. Өхөл болон суйрлын шалтгаан юу байсан болоо? Гэм нүгэл.
Хүн төрлөختний түүхийн эхэнд Бурхан хүн хоёр хамт байсан ба амар тайван болон баяр хөөр ноёрхон байжээ. Дараа нь хүн Бурханы хуулийг зөрчсөн. Адам, Ева хоёр гэм нүгэл дунссан тэр өдөр Бурхан гэм нүглийнх нь гүн гүнзгий хор уршигын зарим зүйлийг тайлбарлаж өгсөн. Тэрээр эмэгтэйд бэ чиний жаримсны зовлонг улимжийг сгэж чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүссэн мөрөөдөж эр нөхөр чинь чамааг захирна гэж хэлв. Гэм нүгэл орж ирэхээс өмнө Ева эр нөхрийнхөө харамгүй хайр халамжинд бялхаж байлаа. Гэтэл одоо тэдний гэм нүгэл бүхнийг гажуудуулж баяр хөөртэй гэрлэлтэнд нь шаналн зовлон нэмжээ. Дараа нь Бурхан эрэгтэйд чамаас болж газарт хараал хүрч чи насан турш дан зүтгэж байж ургацыг нийдэх болно. Газар чамд зангууба халгааг ургуулна. Чи газар шорондон эргэж очих хүртлэн духныхаа хөлсийг тусдуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шорондон буцаж очих болно. Адам, Ева хоёр гэм нүглээсэн болж газар дэлхийг захирч чадахгүй болсон. Тэдний дэлхий одоо өргөсдөд зангуу, өвчин, зовлон, үхэл хагцлаар дүүрсэн. Бидний зарим нь үй гашууд дэндүү тасч энгийн байх ёстой зүйл мэт боддог болжээ. Гэвч ангилуун сарнаан бут хорлон төргөстэй байх Бурханы анхны загвар мөн гэж үү? Эсвэл хүн мэдлэхийн гайхамшигт хүчтэй өвдөлттэй байхаар бүтээгдсэн гэж үү? Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс өтөлж өөхөх тавилантай байсан уу? Үгүй. Бурхан анхнаас нь бүтээлээ өөрийнхөө эсрэг тэмцдэг байхаар загварчлан бүтээгээгүй. Хүний гэм нүглээс болж газар дэлхий Бурханы хараалдар орсон юм. Хүн гэм нүгэл хийсэн тул хүн үхэх ёстой. Гэм нүгэл болон үхлийн хууль ийм л нөхцөлтэй. Үхэл бол хагцал юм. Гэм нүгэл 3 аимшигт хагцлыг авчирсан. Нэгдүгээрт сүнсний үхэл. Хүний сүнс Бурханаас салсан. Хоёрдугаарт бие махбодын үхэл. Хүний сүнс болон сэтгэл бие махбодоо сонсалсан. Мөн хайртай хүмүүсээс салсан. Гуравдугаарт мөнхийн үхэл. Хүний сүнс сэтгэл болон бие Бурханаас үрд мөнх салж галтан нууранд хаягдах болсон. Гэм нүглийн хараалаас хүн өөрийгөө аврах ямар ч боломж байгаагүй. Ямар нэгэн найдвар үлдсэн болов уу? Хааны онцгой үнэт эрдэнэсийг сатан хулгайлсан хэдий ч алдсан зүйлэн эргүүлэн авах нууц төлөвлөгөө хаанд байсан. Хаан санаан доромгүй өндөр үнээр худалдан авахаар төлөвлөсөн байсан учраас хүн байдгүй муу ёрын сүнс нүүдж түүний төлөвлөгөөг биелэх хүртэл нь ойлгоогүй юм. Сатан хүн төрлөختнийг иргэшээлдэн оруулсан тэр өдөр Бурхан могоод чи ийм хэрэг хийсэн учраас хамаг мал хийгээд зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болоо. Чи хэвлэгээрээ мөлхөж насан туршдаа тоос шороо идэх болно гэж хэлсэн юм. Бурхан анх могоог хөлтэй бүтээсэн. Хүн төрлөختнийг гэм нүгэл рүү түлхэхдээ сатан могоог ашигласан тул Бурхан түүнийг элгээрэн газар мөлхөх гэж хараасан юм. Питон болон аварга могоон хөл байсан хэсэгт одоо арьсан доор нь жижигхэн саруу шиг зүйл байдгийг мэдхүү. Могоог адгуус амьтны хамгийн дорд нь болгосноор Бурхан хүний гэр бүлд өөрийн тогтсон цагт бүхэл дэлхийг сүрүүлсэн диавол буюу сатан хэмээх эртний тэр могоог бяц дарна гэдэг сануулга үлдээсэн юм. Дараа нь могоог ашигласан сатанд хандан Бурхан бэ чамайг тэр эмэгтэйтэй ус онзонтой бас чиний үр удмыг тэр эмэгтэйн үр удамтай ус онзонтой болгоно. Тэр чиний толгойг няцалж чи түүний өсгийг няцлах болно гэжээ. Энэ бол Бурхан хүмүүсийг сатан, гэм нүгэл болон үхлээс аврах нууц төлөвлөгөөгөө баг багаар элжилсэн олон эш үзүүлэлийнх нь анхных байсан юм. Гэхдээ энэ төлөвлөгөөгөө сатан болон түүний дагагч нараас нуухын тулд хаан эш үзүүлэлгэн нууц үгээр илэрхийлсэн. Бурхан газар дэлхий рүү аврагч илгээнэ гэж амласан. Эмэгтэй үр удам. Аврагчийн ээж нь хүн байх хэдий ч эцэг нь хүн биш.
Тэрээр Мессая буюу сонгогдсон нэгэн гэж танигдах учиртай. Сатан Мессаягийн өсгийг гэмтэн, харин Мессая Сатаны толгойг бяцгэж гэх болно. Энэ бүхэн ямар утгатай вэ? Хожим нь хаан бүхнийг тодорхой болгохч одоохондоо Адам Ева хоёрт зурвсхан найдвар өглөө. Олон мянган жилийн дараа хааны иш үзүүлэгч нарын нэг харан хуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж хүү төрүүлээд түүнийг Иммануэль Бурхан бидэнтэй хамт гэж нэрлэнэ гэж бичсэн байдаг. Хаан өөрийн онцгой эрдэнэсээ авахын тулд төлбөр төлөх ёстой. Харин хэрэг үнэтэй байх бол. Хоройтой жимсийг эцнийхээ дараа Адам Ева хоёр юу хийснийг санаж байна уу? Тэд инжирийн модны навчаар бэлхэмж хийсэн. Тэдний тэр бэлхэмж нь бүтээгч Бурханыхаа өмнө тайван байхад нь тус болсон болов уу? Үгүй ээ. Тэд эчхүр бас буруутгалыг мэдэрсэн. Тэд өөрсдөө Бурханы өмнө зөв байлгахын тулд юу ч хийж чадаагүй. Тиймээс Бурхан тэдний төлөө нэгэн зүйл хийсэн юм. Эзэн Бурхан Адам болон түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. Хэн хамгийн анх амьтнаар дахил өргөссөн бэ? Бурхан. Их эзэн амьтан алж арьсаар нь дээл хийж Адам Ева хоёрт өмсгсөн. Ингэснээр Бурхан тэдэнд шудраг ёс, өршөөл болон энерлийн тухай зарим нэгэн үндсэн зүйлийг зааж өгсөн юм. Энэ гурван чухал үгний тухай эргэцүүлэн бодъё. Шудраг ёс. Өгсөн амьтдыг бодоод үзтээ. Бурхан яагаад тэднийг золиослсон юм бол? Тэрээр үүнийг Адам Ева хоёрт гэм нүгэл ба үхлийн хууль биелэх ёстойг харуулахын тулд хийсэн. Тэдний нүглийн шийтгэл бол үхэл. Энэ бол шудраг ёс. Өршөөл. Адам Ева хоёрыг харъя л да. Бурхан тэднийг үхэлд тушаасан гэж юу? Үгүй ээ. Бурхан харин тэдний оронд амьтдыг үхүүлсэн. Энэ бол тэднийг шийтгэхгүйгээр тэдний нүглийг шийтгэх арга зам байсан юм. Энэ бол өршөөл. Энэрл. Одоо тэр хоёрын сайхан хувцсыг харъя. Тэр хоёр хууль зөрчсөн хэрнээ бэлэг авах нь зохистой юу? Үгүй. Гэхдээ Бурхан тэдэнд зөөлөн сэтгэлээр хандаж золиослсон амьтдын арьсаар хувцалсан. Энэ бол энэрл. Адам Ева хоёр их эзний тэдний төлөө хийсэн бүхний ачаар дахин Бурхантай хамт байх боломжтой болсон юм. Амьтдын цус тэдний нүглийг халахалсан. Адам Ева хоёр тэр өдөр өгөх ёстой байсан ч гэмгүй амьтад тэдний оронд өгсөн юм. Арьсан хувцас тэдний ичхүүрийг халахалснаар Адам Ева хоёр Бурханы орших үед дахин тайван байж чадсан. Хэдэн мянган жилийн дараа Бурханы нэгэн иш үзүүлэгч би эзний дотор багтан сэтгэл минь миний Бурханд баярлна. Тэр намайг үнэн зөвийн нөмөргөөр ороож авралын хувцсаар хувцалсан юм. Зөвхөн Бурханд л нүгэлтнүүдийг дахин зөв замд нь оруулах арга зам бий. Бурхан тэрслүү Тэнгэрэлч нарыг Тэнгэрийн улсаас хөөхөд тэдний хувь заяа шийдэгдсэн юм. Тэнгэрийн улсын гэрэлгээгэн дотор амьдарч байсан сүнслэг биесүүдэд нүглийн өршөөл байгаагүй. Харин гэм нүгэлд бохирдсон хүн төрлөختнийг түүнд итгэснээр эргүүлэн авах төлөвлөгөө их эзэнт байсан юм. Гэсэн ч гэм нүгэл хор уршигтай. Бурхан Люцифер болон Yorimo Тэнгэрэлч нарыг Тэнгэрийн улсаас хөөсний адил хүнийг их нэртэй хамт газрын диваажингаас явуулах хэрэгтэй болсон юм. Тэднийг цэцэрлэгээс гаргасны дараа Бурхан Эдний зүүн жигүүрийг хүчит Тэнгэрэлч нараар хамгаалуулсан. Амийн мод руу хөтлөгч замыг хамгаалуулахаар зүг бүрд эргэлдэг галт хэлтийг байрлуулан тавьжээ. Цэцэрлэгийн гол орших амийн мод бол бас нэгэн онцгой мод байсан юм. Төгс хүмүүс л тэр модны жимсийг идэж болно. Адам Ева хоёр нүгэл үйлдэж төгс байхan болсон тул өтөлж үхэх ёстой болсон. Бидний бүтээгч Бурхан бол ариун. Энэ нь тэр бол цэвэр, төгс бас зөвхт гэсэн үг юм. Тэр ариун мөн чанартай бас ариун хуультай тул гэм нүглийг амийн сурвалжаас салгах буюу үхлээр шийтгэх ёстой байдаг.
Зарим хүмүүс бурхан агуу учраас өөрийнхөө тогтоосон хуулийг тоохгүй байж болно гэж үздэг. Шүүгч нь хуулиан биелүүлэхээс татгалзаж буй шүүхийн танхимыг төсөөлөд үзтээ. Та тэр шүүгчийг агуу шүүгч гэж хэлж чадах уу? Тоглоомын дүрмийг хайхардаггүй шүүгчтэй хөл бөмбөгийн тэмцээнийг бас төсөөлөд үз. Та түүнийг сайн шүүгч гэх үү эсвэл муу шүүгч гэх үү? Сатан Евад бүтээгч нь хууль дүрмээ биелүүлэхгүй, хууль зөрчигчийг үглийн ялаар шийтгэхгүй гэж итгүүлэхийг хүссэн. Харин гаригийн ертөнцийн зөв шударга хаан бас шүүгч өөрийн үүргэн биелүүлдэг юм. Бурхан бол агуу, та түүнд итгэж болно. Зөв шударга бас шударга ёс бол таны сэнтийн суурь юм. Хайр инрэл ба үнэн таны өмнө явдаг. Энэ онцгойг тааж чадах хэсгээ үзээрэй. Эзэн бурхны хийж чадахгүй юуг Сатан болон хүмүүс хийж чаддаг байна. Үүнд бурхан өөрөө ингэж хариулжээ. Өөрийн гэрээг би зөрчихгүй. Амнаас гарсан аваагаан өөрчлөхгүй. Би өөрийн ариун байдлаар худал хэлэхгүй. Гаригийн ертөнцийн хаан үгнээсээ буцаж чадаагүй. Цэцэрлэгийн гадна дэлхий үсэглэнтэй сайхан хэдийж, өргөст зангуу, хортон шавж, гэмтэл бэртэл, хамрын ханайднаас эхлээд муу муухайгаарч дүүрсэн байлаа. Олон амьтан найрсаг зөөлөн биш болж, хоол хүнс амар олдхон болжээ. Адам Ева хоёр өлсгөн ирэхэнд хөлсөө мөрсгөн ажиллах хэрэгтэй болсон юм. Тэдэнд аз жаргалтай, баяр хөөртэй мөчүүд бас байсан. Адам эхнэр Еватагаан унтаж, Еван жирэмслэн Каинийг төрүүлж, эзний өрөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв. Дэлхийн анхны хүүхдийг Ева Каин буюу эд хөрөнгө гэж нэрлсэн. Бурханы өгсөн үнэт эрдэнэс. Тэр хүүгэн бурхнаас амлагдсан хаврагчаа гэж бодсон. Гэвч хожим нь түүний өхөөрдөн бяцхан хүү амиа бодсон зөрүүд нэгэн болохыг мэдсэн юм. Эцэг ихтэйгэн адил. Дараа нь тэдний утаах хүү мэндэлгэд Ева түүнийг Абел буюу утгагүй хоосон гэж нэрлсэн. Адам Ева хоёр тэднийг гэм нүглээс аврахт эмэгтэйгээс гэм нүгэлгүй үр удам төрүүлж чадаагүй гэдг нь тодорхой. Адам Ева хоёрын үр удам Бурхны ариун дүр төрхийг тусахын оронд тэдний гэмт мөн чанарыг өвлөн төрсөн юм. Адам өөрийнхөө дүр төрхтэй адилхан хөвгүүд охидтой болсон. Энэ зургийг харна уу? Каин жаахан дүүгээсээ тарвсын булааж байгааг харна уу? Тэр өөрсдийн биш жимсийг авсан эцэг их шигэн аашилж байна. Халдвар төвчин адил Адам Ева хоёрын гэм нүгэл хүүхдүүдэд нь халдсан. Адам гэм хийснээс болж ертөнцид нүгэл ирсний адил нүглэр үхлэн ирсэн. Тиймээс бүгд нүгэл үлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ. Харах зөвхөн ухаж чаддаг л үр удам төрүүлдэг гэсэн нэгэн Африк зүрэг байдаг юм. Нуусны хүү хөвжилж чадна гэсэн ижил утгатай араб өгч байдаг. Анхны эцэг их нүгэл үлдэхэд тэд хугархай мөчр адил болсон. Хугархай мөчр дээр байгаа навч нахаа бүхэн хамт тасрахын адил Адамын гэр бүлийн мөчр Адамын нүглэр халдварлагдсан юм. Адамыг насан эцэслснээс хойш урт удаан хугацааны дараа иш үзүүлэгч Давид хаан гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд их маань намайг нүглийн дунд олж тайсан гэж бичсэн байдаг. Таатай сонсогдохгүй ч энэ нь маргаангүй үнэн.
Адам, Ева хоёр олон охин бас хүүтэй болсон ч бичээс тэдний анхны хоёр хүүг л онцлон бичсэн байдаг. Абель бол хончин, Каин нь тариачин болжээ. Каин, Абель хоёулаа ажилсан хүмүүс байлаа. Тэд бүтээгчээ мэддэг байсан бөгөөд аль аль нь бурхан тэднийг болон өргөлийн хүлээн аваасаа гэж хүсдэг байж. Гэхдээ тэд хоёул гэм нүгэлгэсэн том асуудалтай. Тэд гэм нүгэлтэй төрөө зогсохгүй, нүгэлтнүүд шиг амьдэрсэн. Тэд өдөр бүр бурханы ариун хайрын мөн чанартай хог тадлаггүй зүйл хийж, сэтгэж бас ярьдаг байлаа. Гариг ертөнцийн хаан номондон үүнийг нүгэл гэж хэлсэн байдаг. Хүн бүр нүгэл үйлдсэн бүгд бурханы алдарт хүрдэггүй. Каин Абель хоёрыг уучлж өршөөн өөрийн өмнө зөвд тооцох арга зам бурханд байсан уу? Тийм ээ. Гэхдээ энэ нь дэндүү өндөр үнэтэй болох байсан. Цус урсахгүйгээр ямар ч уучлал байхгүй. ертөнцийн ганхшгүй энэ нүгэл ба үхлийн хууль биелэгдэх учиртай. Нүглийн шийтгэл заавал үхэл байх ёстой. Тиймээс хааны уучлалын арга зам яалтчгүй үхлийн төлөөс шаардсан юм. Гэм нүгэлтэн үх зохистой тул бурхан хураг гэх мэт тодорхой төрлийн амьтдын цусыг хүлээн авдаг байв. Тэр хураг нь өвчтэй, өөсөвтэй, эсвэл хэртэй байж болохгүй. Эрүүл бас цэвэрхэн байх ёстой. Өөсөвгүй төгс хураг байх ёстой. Тэр хургийг алж шатаана. Нүгэлтний оронд тэр үхэх ёстой. Тэр хурганы амийг нүгэлтний амиар сольж байгаа юм. Нэгэн өдөр ах トゥ хоёр хоёулаа бурханд дахил өргөжээ. Гэтэл зөвхөн нэг нь л зөв өргөл авчирсан. Хожим нь Каин газрын үр жимсээ их эзэнд өргөл болгон авчирсан юм. Харин Абель сүргийнхэн анхны үр төлийн өөх тосыг авчирсан. Айл өргөлийн бурхан хүлээн авсан гэж та бодож байна. Ах トゥ хоёр болон тэд бурханд юу өргөхөөр авчирсныг харцгаая. Дахлын ширээг бас харна уу? Дахлын ширээ нь чулуу эсвэл шавраархийн өндөрлөн зассан ширээ юм. Энэ бол үхлийн тавтсан гэсэн үг. Дахлын ширээн дээр тэнгэр болон газрыг хүн ба бурханыг холбох өргөлийг тавьдаг. Дахлын ширээн дээр тавьсан өргөлийг галаар шатаах ёстой. Бурхан үргэлж шудраг ёсыг барьдагч бас өршөөхийг хүсдэг. Тэгвэл энэ хоёрыг хэрхэн зэрэг биелүүлэх вэ? Тэр нүгэлтний шийтгэхгүйгээр нүглийг хэрхэн шийтгэх вэ? Каин Абель хоёроос хойш олон жилийн дараа бурхан иш үзүүлэгч Мосед махан биеийн амин цусанд байдаг бөгөөд түүнийг би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг таглын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм. Тэр хүний төлөө өмнөөс нь энэ нь хүлээн авагдаж эвлэрүүлэхийн тулд тэр хүн гараа шатаалт дахлын толгой дээр тавина. Эвлэрүүлэл гэж ямар утгатай вэ? Шаардлагатай төлбөрийг төлснөөр гэм нүгэл халгалагдаж, цэвэршиж, өршөөгдөхийг хэлж буй юм. Хуучин гэрээнд бурхан эрүүл хураг, хуц, яма, бух болон тагтааны цусыг гэм нүглийнхэн төлөөс болгон хүлээн авна гэж хэлсэн. Тийм цус эвлэрүүллийг авчирна, гэм нүглийг халгална. Гэхдээ бурхан нүгэл ба үхлийн хуулийн дагуу шаардлагадах жинхэнэ төлөөсийг төгс золиосоор төлөх хүртэл. Одоо тэгвэл Каины бурханд авчирсан өргөлийг харъя. Хамгийн сайхан Джеймс ногоог сонгон авчирсан байлаа. Энэ өргөлд хүнд хүчир хөдөлмөр шингэсэн. Гэвч энэ өргөлд цус, үхлийн төлбөр байхгүй тул түүний нүглийг халахалж чадаагүй. Абелийн өргөлийг харъя. Дэндүү гонигтай. Бяцхан хургийг хүлж амийн авах гэж байна. Абель гараа хурганы толгой дээр тавьсныг харна уу? Учир нь Абель бурхны төлөвлөгөө, бурхан Абелийн нүглийг авч хурганд тогссон гэдэгт итгэсэн. Абель үхэх ял авах зохистой хэдий ч
Бурхан хурганы цусыг хүлээн авч нүглийг халахлах учраас их эзэнд талархаж байлаа. Бурханы хуулийн дагуу нүгэлтэй хүмбэр өглийн шийтгэл авах ёстой. Гэвч Бурхан шударга ёс өршөөлөөрөө тэдний оронд хурганы амийг хүлээн авна. Бурхан үүнийг нүглийн өргөлийн хууль гэж нэрлэдэг. Нүглийн өргөлийн хууль нь Абелийг нүгэл ба өглийн хуулиас чөлөөлсөн юм. Харин Каин яах вэ? Каины тахилын ширээг харж байна уу? Хатсан тариа буудаа. Одоо Абелийн тахилын ширээг харъя. Дээр нь юу вэ? Цус болон үнс. Ах トゥ хоёр болон тэдний өргөлийн тухай Бурхан юу гэж бодсон бол? Эзэн Абелийг болон түүний өргөлийг оошон хүлээн авсан боловч Каиныг болон түүний өргөлийг оошоосонгүй. Бурхан Абелийн өргөлийг таалж байгаагаа болон Каины өргөлийг хүлээн аваагүйгэн хэрхэн харуулсныг бид мэдэхгүй. Бичээс энэ тухай итгэлээр Абель Кайныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрэн тэр зөвхт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний өргөлийг таашаасан гэсэн байдаг. Абель их эзэнд болон төлөвлөгөөнд нь итгэсэн учраас уучлагдж зөвхтнийг нь тооцогдсон юм. Энэ бол Абельд өгсөн Бурханы бэлэг юм. Бурхан Абелийн нүглийг хурганд тогсон. Абелийн оронд хурга үгсэн. Хурганы цус урсаж, бие нь үнс нуран болсон. Нүглийн эсрэг Бурханы шудраг уур хилэн Абелийн оронд хурган дээр буусан юм. Абелийн золисон хурга Бурханы таалалд яагаад нийцсэн бэ? Энэ нь хизээ нэгэн өдөр дэлхийн нүглийн өрийг төлөхийн тулд эрх аврагчийг илэрхийлж байсны учир юм. Бурханы төлөвлөгөөнд итгэснээр Абель Бурхантай зөв харилцаатай болжээ. Хожим нь Абель үхэхдээ Бурханаас үрдмөн хагдсан салхаас аврагдаж анд нөхөр нь болсон Бурхантайгаа хамт байхаар одсон билээ. Нүглийн өргөлийн хууль нүгэл ба өхлийн хуулийг ялан дийлсэн юм. Каин Бурхан тандан залбирсан ч гэм нүглийн шийтгэл бол үхэл гэдэг Бурханы хуулийг үл ойшоосон. Каин шашинлаг байсан боловч Бурхантай зөв харилцаатай байгаагүй. Гэм нүгэл ба өхлийн хууль түүний дээр бараан үйлс мэт нөмөрсөн хэвээр л байлаа. Тэр Бурхан болон түүний төлөвлөгөөнд итгэхгүй бол Бурхантай анд нөхөр болж хизээж чадахгүй. Харин Бурханы өмнө шүүгдэхэр очино. Каин тариачин байсан. Тэр байсан халавчирсан гэж Каиныг өмөрөх хүмүүс бий. Гэхдээ Бурхан тэрэнд байгааг нь хүсээгүй. Каин үр тариагараа Абелаас хург сольж авч эсвэл Абелийн хурганы толгойн дээр гараан тавьж тахилын ширээн дээр нь хамт залбирч болох байсан. Каин юу хийж болох вэ? Тэр гэмшин Бурханы өмнө зөв өргөл авчрах болов уу? Эх эзэн Каины өргөлийг хүлээж аваагүй ч түүнийг хайрлж гэмшихийг хүсэж байлаа. Гэмшин гэж юу гэсэн үг вэ? Та аль нэг хот руу явхаар боллоо гэж бодъё. Галтэргийн суусныхаа дараа буруу галтэргийн сууснаа мэджээ. Та яах вэ? Алдаагаа ойлгоод галтэргнээс бууж зөвдөн суун шүү дээ. Гэмшин гэдэг тийм л утгатай юм. Гэмшин гэдэг нь оюун бодлон өөрчилж, буруу муугаас эргэн зөв рүү чиглэнэ гэсэн үг. Бурханы өмнө гэмшин гэмээ хайна гэдэг нь гэм нүглээхээ төлөө өөрийгөө шийтгэнэ гэсэн үг биш. Харин гэм нүглээ Бурханы нүдээр харна гэсэн утга юм. Бурхан Каиныг гэмээсэн эргэхийг өөрийнхөө бодолд найдахаан болж Бурханы замыг дагаасаа гэж хүсэж байлаа. Харин Каин маш их уурлаж уруу дорой царайлав. Тэгэд нь Бурхан Каинд "Чи юунд уурлав? Юунд уруу дорой царайлав? Хэрв чи сайныг үйлдвэл тэргүүнээ оргих шүү. Хэрв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн нүгэл хэлэнц чамаа хөсөвч чи түүнийг дийлэх ёстой"
Каин дэндүү бардан байсан тул гэмшээгүй. Тэр дүүгээсээ болж эвгүй байдалд орсон. Тэр энэ ичгүүрээс гарч өөрийн арга замаар нэр төрийн сэргээ хийх хүссэн. Тэгээд Каин өөрийн дүү Абельд хээр талд очие гэж хэлээд хээр талд байхдаа дүү Абель руугаа дайрч амийн хороосон юм. Дараа нь их эзэн Каинд дүү Абель чинь хаана байна гэхэд тэр би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзах юм уу гэж хариулв. Их эзэн түүнд чи юу хийчих вэ? Чиний дүүгийн цус газраас над руу хашгирч байна гэв. Абелийн сэтгэл болон сүнс их эзэнтэй хамт байхаар одсон ч бие махбод нь ирээдүйд бурхан тоос шороог үрд мөнхийн жавхланд бий болгох хүртэл тоос шороондоо эргэн шингэсэн билээ. Каинд бурхан дахин гэмших боломжийг өгсөн боловч тэр татгалзсан. Тиймээс Каин бурханы оршихуйгаас явсан. Каин тэрслүү бардам сүнсэндээ хөдлөгдөн дорн зүгийг зорин хот байгуулсан юм. Тэр эхнэрийн хамтаар олон хүүхэдтэй өнөрөдхөн болсон. Тэдний ачийнх нь ачнаар анхны металл хэрэгсэл болон хөгжмийн зэмсгийг бүтээсэн. Каины үр удам мэрэгэн ухаантай байсан ч их эзнийг таньж мэдэж чадаагүй. Адам анх нүгэл үйлдснээс хойш урт удаан 10 үе өнгөрсний дараа бурхан хүн төрлөختний гмийн тухай хэлсэн байдаг. Дэлхий дээр хүмүүсийн бузар гмэн өлөмжих бас тэдний сэтгэл санаа хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсон. Гэхдээ дэлхийд нэгэн гэр бүл бурханд итгэдэг хэвээрэн байлаа. Харин Ноа эзний мэлмий тааллыг олжээ. Тиймээс бурхан Ноад хандан газар дэлхий тэднээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учраас эцсийн өдөр ирэх болно. Би тэдний газартай хамт устгах тул чи хушмодоор өөртөө хөвгч авдраг хийж түүн дотор нь таслах анууд гаргаж дотор гадаргүй давир хай төрөх. Чи үүнийг яаж хийх вэ гэвэл энэ хавраг том 3 давхар бүхий хөлөг онгоц хөл бөмбөгийн тал байгаас даруй 1.5 дахин урт байсан бөгөөд амьтан бүрээс хосыг нүглийн өргөлийн амьтдаас 7 хосыг багтаах хангалттай зайтай байсан. Хөлөг онгоц агааржуулалтын системтэй ба нэг л том хаалгатай. Ноа эхнэр 3 хүү болон бэрүүдтэйгээ энэ хөлөг онгоцыг бүхэл 100-ны турш барьсан. Тэр хөлгөөн барьж байхдаа Ноа бурхны шүүлтийн тухай хүмүүст анхааруулж байсан ч тэр түүнийг шоолоод өнгөрдөг байлаа. Эцэст нь хөлөг онгоц бэлэн боллоо. Ноагийн гэр бүл хөлөгтөө хэрэгтэй зүйлээ нөөцлж дуусгаад бурхан амьдтыг, мөлхөгчд, шавьчнууд болон шувуудыг авчирсан. Тэд хөлөг рүү орон олон мянган өрөө тасалгаанд нь хуваарлагдахыг харах ямар сүрлэг байсан бол Ноач бас гэр бүлийн аван хөлөгт орсон. Тэднээс өөр хүн аюулгүй хөлөгт орсон болов уу? Үгүй. Бурхан хаалгыг хаасан. Хэлэн дүүлс бөмбөрцгийг бурхан аянга цахилгаан нэргэж эхэллээ. Газрын гүний бүх булаг асар ихээр оргилж тэнгэрийн усны хаалт нээгдэжээ. 40 өдөр 40 шөнийн турш дэлхий дээр бороо асгарав. Энэ түүхэн дэх хамгийн аюултай гам шиг байсан. Авдарт орсон 8 хүнээс бусад бүх хүн төрлөختөн устсан. Бардам итгэлгүй дэлхийн үннийг мэдэхэд хожимдсан байлаа.
геологийн болон чулуучсан олдврууд Библийн түүхийг баталдаг. Сахарын цөлөөс Гимлайн уулс хүртэл далайн чулуучсан олдврууд дэлхийн агууд сүлүүд болон өндөр улсын хаа сайгүй олддог. Бурхан өршөөлийнхөө дотор төвчээртэй хэдийж шудраг ёсороо гэм нүглийг шүүдэг. Ноа болон түүний гэр бүл бас амьтдад юу тохиолдсон бол тэд Бурханы шүүлтээс аврагдсан. Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхилуулсанд ус татарчээ. Авраг авдар хөвсөөр эцэст нь Туркийн зүүн хэсэгт орших нүсэр том шов хоройтой Арарат уулан дээр тогтжээ. Ноа тагтааг 3 удаа хуурай газар олуулахаар гаргаж явуулсан. Эхний удаа тагтаа хурдан буцаад ирсэн. 2 дахь удаахан буцаж ирэхдээ тагтаа Ноад чидүүн жимсний навч авчирсан. Харин 3 дахь удаахан тагтаа буцаж ирээгүй бөгөөд амьдрах газраа олсон юм. Ноа авдарнаас гарах цаг болсныг ийхүү мэдсэн юм. Үер эхэлснээс хойш бүтэн жил өнгөрсөн байлаа. Ноа гэр бүл болон амьтдын хамтаар авдарнаас гарсны дараа хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Ноа эзэнд зориулан тахилын ширээ босгож бүх цэвэр амьтад бүх цэвэр шуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв. Тэгэхэд эзэн тааламжит анхлын үнэрийг таашаан сойрхов. Бурханы шудраг ёс болон өршөөл өөрчлөгдөөгүй. Гэм нүглийг үхлийн төлөөсийг шаардсан хэвээр л байсан. Тиймээс Ноа гэмгүй бүтээлүүдийн цусыг урсгаж тахилын ширээн дээр тэднийг шатааж тэнгэр газрын хооронд бурхан ба хүний хооронд гүүр болгосон юм. Ийм тахил нь нэг л өдөр дэлхийд ирж нүглийн жинхэнэ төлөөсийг төлөх гэмгүй Месаяг илэрхийлэн төлөөлж байсан. Дараа нь бурхан Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн. Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтхөн болж газар дэлхийг дүүргэх түн гэж хэлдэг. Эзэн бурхан мөн газар дэлхийтэй гэрээ байгуулсан. Би үүлэнд солонго татуулж тэр нь миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно. Дахин хизээж мах цустай бүхнийг устгах үер болохгүй. Гэрээнийхэн бэлэг тэмдэг болгож бурхан бүрхэг тэнгэрт үдсгэлэнт солонгоон татуулсан. Бурхан дэлхийг дахин үерт автуулахгүй гэж амласан. Шийтгэх эсвэл хамгаалахын алинд ч бурхан өөрийн амлалтаа үргэлж сахидаг гэдгийг солонго бидэнд сануулдаг. Үргэлж. Шинэ хэллээр юусэн ч гэсэн хэдхэн үеийн дотор ихэнх хүмүүс их эзнээс нүрэн буруулж өөрсдийн замаар явж эхэлсэн. Жишээ нь бурхан хүндрэлтнийг өнөр өтгөн болж газар дэлхийг дүүрг гэж тушаасан. Хүмүүс юу хийсэн бэ? Бичээсүүд бидэнд дэлхийн хүмүүс нэг хэлтэй ижил яриатай байсан гэж хэлж өгдөг. Хүмүүс дорн зүгт нүүж шинарын уудам тал газар суурьшсан. Тэд бие биедээ наашир тоосос өгч үйдэд болтол шатаацгаая гэж уриалсан. Тэд чулууны оронд тоосог, шаварны оронд давирхаа хэрэгэлсэн. Тэгээд тэд за бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эстэгвэс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ. Их эзний агуу нэрийг магтахын оронд хотыг байгуулсан хүмүүс өөрсдийн магтаасаа гэж хүссэн. Сатаны адил тэд тэрслүү болон бардам сүнсэнд хөтлөгдсөн. Тэнгэрт тулсан цамхаг барихыг хүснэ нь өнөөгийн өөрийн үйл хэргийн хүчээр тэнгэрийн улсад орох гэж зүтгэдэг шашинлаг хүмүүстэй адил байсан юм. Каины адил тэд шашинлаг байсан бөгөөд бурханы уучлал болон зөв шударгын замыг үл ошоосон. Тэд бурхан болон төлөвлөгөөнд нь итгээгүй. Тэгээд их эзэн бид бууцгааж тэдний хэлийг тэнд нь худгалдуулан сам уруулъя. Ингэснээр тэд бие биенийхэн яриаг ойлгохгүй болно гэжээ. Тэгээд эзэн
тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. Эзэн тэнд бүх газар дэлхийн хөлийг хутгалдуулан самууруулсан учраас түүнийг Бабел гэж нэрлэв. Эзэн тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа. Гэр бүл, овг аймаг бүрийг өөр хэлтэй болгосноор их эзэн тэдний барилгын төслийг зогсоож чадсан юм. Хүмүүст Бабелийг орхин нүхээс өөр сонголт үлдээгүй бөгөөд тэд бурхны тушаасны дагуу газар дэлхийгээр тарсан юм. Хүмүүс цамхаан барьж дуусгаагүй. Харин бурхны төлөвлөгөө яг цагаан олсон байлаа. Эш үзүүлэгч Ноагаас хойш дахин 10 үеийн дараа Сатан үндэстнүүдийг гартаан оруулж чадсан мэт харагдахаар байв. Их эзэнд итгэхийн оронд хүмүүс шашнуудаа итгэх болжээ. Зарим үндэстнүүд бүтээгчийн биш, бүтээлийн хүндэлж нар сарыг хүндлэн мөрөгдөг байв. Христэс өмнөх 1925 оны орчим Арабын зүүн хойно нутагт орших Авраам хэмээх нас тогтсон нэр амьдардаг байжээ. Хожим нь бурхан түүний нэрийг Авраам буюу олон үндэстний эцэг болгож өөрчилсөн байдаг. Авраам 75 настай, эхнэр Сара нь 65 настай ч хүүхэдгүй байв. Тэдний эцэг их болон хөршүүд нь бүгд бүтээгчийн оронд бүтээлийн шүтдэг, шүтэн шүтгчд байжээ. Нэг өдөр их эзэн Авраамд "Чи төрсөн нутгаа, төрөл садангаа, эцгийнхээ гэрийг орхиж, миний чамд зааж өгсөн газар руу яв. Би чамайг ерөөн алдар нэрээ чинь агуу болгоно. Чамайг ерөөгчдийг би ерөөж, чамайг хараагч нэг би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөн" гэлээ. Их эзэн Авраамтай гэрээ байгуулахыг хүссэн. Тэр эцгийнхээ гэрийг орхин хайр газар руу нүүвэл их эзэн түүнтэй хамт хоёр агуу зүйл хийнэ гэсэн. Нэгдүгээрт бурхан Авраамыг агуу үндэстний эцэг болгоно. Хоёрдугаарт бурхан тэр шин агуу үндэстнээр дамжуулан бүх үндэстнийг ерөөнө. Авраам их эзэнд итгэн дагвал ирээдүйд иш үзүүлэгч нар бичээсүүд мөн хүн төрлөختний аврагч төрөн гарах үндэстний эцэг болох юм. Авраам ямар сонголт хийсэн бол? Итгэлээр Авраам дуулагдахтаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг руу явснаар дуулуур таяа дагав. Тэр хаашаа явж байгаагач мэдлгүй гарч явав. Авраам болон түүний эхнэрт элгэн саднаан орхиод гэр бүлийнхэн шашнаас нүүр буруулах нь амархан байгаагүй. Гэсэн ч тэд ойр нэгэн үнэн бурхныг дагахын тулд хүмүүсийн шүүмжлэгч тэссэн гарах сонголтыг хийсэн. Бурханд итгэж дуулууртай дагах нь үргэлж амар байдгүй ч үргэлж хамгийн сайн сонголт байдаг. Авраам болон түүний эхнэр насан өндөр болсон ч өөр хүүхэдгүй байсан юм. Гэтэл их эзэн Авраамыг агуу үндэстний эцэг болно гэж амласан. Бурхны боломжгүй амлалтыг Авраам хэрхэн хүлээж авсан бол? Авраам бурханд итгэснээр зөвхт нэгэнд тооцогдож, бурхны найз хэмээн дуудагдах болсон. Адамын удам хүн бүрийн адил Авраам ч бас нүгэлтэй байсан. Гэхдээ Абель Ноа нарын адил Авраам бурханд гэм нүглийн өргөл өргөсөн. Авраам их эзэн болон түүний амлалтуудад итгэсэн учраас бурхан Авраамыг Тэнгэрийн улсад зөвхт нэгэн тооцож мөнхийн амийг өгсөн. Сара ч мөн их эзэнд итгэснээр бурхан түүнийг ч бас зөвхт нэгэн тооцсон байдаг. Гэхдээ л хүлээн гэдэг хүндхэн даваа байлаа. Тэд Палестины нутагт 10 жил амьдарч
Сараг хөл хүнд болохын төлөө гуйн залбирч итгэж найдсны эцэст Авраамд хүү өгнө гэсэн Бурхны амлалтыг биелүүлэхэд туслахаар шийдсэн. Сара ёстон шилан даган Египт зарц бүсгүй Хагаарыг нөхөртөө өгчээ. Авраам Хагаартай дэрнэгдэхэн хөл хүнд болгож удалгүй хүүтэй болсон бөгөөд хүүгэн Ишмаил гэж нэрлэв. Бараг 10 гаруй жилийн дараа Авраамыг 99, Сараг 89 настай байхад бүхнээс хүчит Бурхан тэдэнтэй дахин уулзсан. Тэр тэдэнд удалгүй хүүтэй болох тул Исаак гэдэг нэрийг өрөөгөв. Их эзэн мөн Авраамд Ишмаилийн тухайд бэ түүнийг ерөөн. Гэхдээ би гэрээг Сарагийн чамд ирэх жилийн үдэд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэж хэлсэн байдаг. Жилийн дараа Сара амлалтын хүү Исаакийг төрүүлжээ. Энэ зургийг харна уу? Авраам эхнэртэйгээ хамт шөнийн тэнгэрийг ширтэн байгааг харж байна. Тэд их эзэнд итгэмжтэй байдлынхын төлөө талархаж байгаа юм. Хожим нь Хагаарыг Ишмаилтай хамт гэрээсээ явуулсан ч Бурхан тэдэнд ч бас сайнаар хандсан юм. Бурхан тэр хөвгүнтэй хамт байж хөвгүн өсч том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж харваач болов. Тэр Параны зэлүүд талд амьдран сууж ээж нь түнд Египт нутгаас эхнэр авч өгчээ. Ишмаилыг Бурхан олон талаар ерөөн агуу араб үндэсний өвөг дээдэс болгосон юм. Исаак гэртээ үлдэж эцгийнхээ мал сүргийг хариулж байлаа. Заримдаа Исаак аавда эрүүл хурах сонгон ядалж тагилын ширээн дээр нүглийн төлөө өргөл болгон шатаахт нь тусалдаг байв. Исаак болон түүний аав Бурхан ямар өргөл хүсхийг огтхонч таамаглахгүй байлаа. Бурхан Авраам болон хүүгэн ашиглан гэм нүгэлтнүүдийг нүгэл болон үхлээс аврах төлөвлөгөөгөө иш үзүүлэг болон дүр зураг болгон хүмүүст харуулахаар төлөвлөсөн ажээ. Бурхан мөн Авраамаас байж боломгүй сорилт дуусхаас нааш утгагүй санагдах зүйл хийхийг шаардан итгэлийн дээд зэргээр шалгахаар төлөвлөжээ. Амьдралынхаа энэ үед Авраам их эзэндээ төгс итгэж байлаа. Авраам Бурханыг таньж, Бурхан бол сайн бас шудраг гэдэгт эргэлзэх юмгүй итгэж байв. Гэсэн ч Авраам Бурхан түүнээс буруу зүйл хийхийг шаардах үед итгэн дуулууртай дагаж чадна гэж үү? Бичээсээс тэр түүхийг уншиж үзвэл үүний дараа Бурхан Авраамыг шалгаж туршихаар дуудсан байдаг. Тэр түүнд Авраамаа гэсэнд Авраам би энд байна гэжээ. Бурхан чи өөрийнхөө цорын ганц хайртай хүү Исаакан аваад Мория гэдэг газар руу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр тэндэн түүнийг шатаалт дахил болгон өрг гэв. Авраам өглөө эртлэн босож илжгээ эмээлж хоёр зарц залууг өөрийнхөө Исаакийн хамт дагуулж шатаалт дахил модыг огтлон аваад хөдөлж Бурхны өөрт нь зааж өгсөн тэр газар руу явжээ. Гурав дахь өдөр нь Авраам хараага өргөн тэр нутгийг алсаас харав. Тэгээд Авраам зарц залуустаа та хоёр ээлжигтэйгэн энд хүлээж бай. Хөө бид хоёр тийшээ явж мөргөөд та нар руу эргэж ирнэ гэв. Авраам шатаалтай климатыг авч хүү Исаактан өрүүлж өөрөө гал хутга хоёрон гартаан бариад хоёул хамт явжээ. Исаак эцэг Авраамд хандан аав минь гэж дуутахад хүү минь би энд байна гэж хариулв. Исаак хараач галба мод энд байна. Харин шатаалт тахилын хурган хаана байна вэ? Гэхэд Авраам хүү минь шатаалт тахилд зориулж Бурхан өөрийгөө хургаар хангана гэд хоёулт цааш явжээ. Авраам хүүгээ аван дахил өргөх уулын орой руу гарахаас өмнө зарц нартаа юу гэж хэлснийг анзаарв уу?
Тэгэхүү бид хоёр тийшээ явж мөргөөд та нар руу эргэж ирнэ гэсэн шүү дээ. Хэрвээ Авраам хүүгэн алж өргөл болгон шатаах юм бол хэрхэн хамт эргэж ирэх вүлээ? Авраам Бурхан өгсөн хүнийг ч амьлуулж чадна гэж хэлсэн байдаг. Бурхан Исаакийг шинэ үндэстний эцэг болгоно гэж амласан. Бурхан худал хэлж чадахгүй. Авраамд энэ л хангалттай байлаа. Харин энэ үед Исаак юу гэж бодож байсан бол тэр өөрийгөө үхэх шийтгэл авах зохистой нүгэлтэн гэдгийг мэдж байсан. Мөн Бурхан түүний оронд өөр амьтны амийг авдаг гэдгийг ч мэдж байсан. Гэвч өнөөдөр тэд дахил өргөх газар руу хуц эсвэл хурггүй явж байна. Нэг л биш. Тиймээс Исаак аваасан гал гаргах бүх зүйл байна. Харин шатаалт дахил болгох хург нь яах юм бэ? гэж асуусан. Авраам хүүдээ Бурхан өөрөө шатаалт дахил болох хургыг өгнө хүү минь гэж хариулсан. Одоо түүхээ цааш үргэлжлүүлье. Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хурж ирээд Авраам тэнд дахилын ширээ босгож модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаака хүлж дахилын модон дээр тавив. Тэгээд гараа сунган хүүгээ алхаар хутгаа авав. Эзний Тэнгэрлэгч Тэнгэрээс түүнийг Авраама гэж дуудав. Тэрээр би энд байна гэв. Тэнгэрлэгч өвгөнд буугаар хүр, түүнд юу ч бүхий. Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамааг Бурханаас эмээдгийг чинь одоо би мэдлээ гэв. Авраам хүүгээ тэврэн баярлав. Харин дахилаа яаж өргөх вүлээ? Авраам хараагаа өргөн ажиглахад нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрэн тэгэлснийг харав. Авраамын хүү үхэх ялаас аврагдах болжээ. Түүний оронд өргөх өргөлийн Бурхан өөрөө өгсөн. Бурхан Авраамын үхэх тавилантай хүүг хэрхэн аварсан бэ? Тэр түүний оронд үхэх өөсөвгүй гэмгүй амьтныг өгсөн юм. Авраам хараагаа өргөн ажиглахад нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрэн тэгэлснийг харав. Авраам очиж тэр эр хоньыг барьж аваад хүүгийнхээ оронд түүнийг шатаалт дахил болгон өргөжээ. Энэ бүх үйл явдал гэм нүгэл ба өхлийн хуулийн төлөөсийг төлөх аврагчийг дэлхий рүү илгээх, үндэстэн бүрийн нүгэлтнүүдийг аврах Бурханы төлөвлөгөөг дөслөн харуулж байгаа юм. Тиймээс Авраам тэр газрыг Эх эзэн хангана гэж нэрлсэн байдаг. Хүмүүс өнөө хүртэл эзний ууланд хангагдах болно гэж хэлдэг болжээ. Авраам юуны учир тэр уулыг Эх эзэн хангасан биш, Эх эзэн хангана гэж нэрлсэн болоо? Бурхан өргөлийг аль хэдийнэ өгчхөөгүй л үү? Тэр уулыг Эх эзэн хангана гэж нэрлснээрэн иш үзүүлэгч Авраам яг энэ уулан дээр хэзээ нэг өдөр Бурхан өөрөө энэ дэлхийн гэм нүглийн төлөөсийн бүрэн төлбөр болгон хүлээн авах өндөр үнэт цусаар золиос болгох золиосыг хангаж өгнө. Тэр золиосонд итгэсэн хэн боловч үхэхгүй, харин мөн хамттай болно гэдгийг өөрчлөг хэлсэн юм. Тэр тахилын ширээн дээр иш үзүүлэгч Авраам тэр хуудсыг өргөснөөс хойш 19 зууны дараа амлагдсан аврагч нь өөрөө энэ түүхэн өдрийг эргэн сөхөж та нарын эцэг Авраам миний өдрийг харна гэд баясаж байсан. Тэр хараад баяртай байсан гэж хэлсэн байдаг. Хуцыг шатаахад гарсан утаа Тэнгэр өөд суунаглах тэрхэн мөчид Бурхан Авраамд энэ уулан дээр ирээдүйд өргөх тэр шатаалт тахилыг харуулсан юм. Хур хаан байна гэсэн хөөгөхийн асуултанд хариулсан Авраамын хариулт гүн гүнзгий утгатай байсныг ухаарна. Бурхан өөрөө шатаалт тахил болох хургыг өгнө хүү минь. Авраам болон түүний хүүд Бурхан хург өгөөгүй. Харин насмыг гүйцсэн хуц өгсөн. Хур хаан байсан бай. Цаг нь болоход Бурхан өөрөө энэ асуултанд хариулах болно.
Их эзний Авраамд өгсөн 2 том амлалтыг санаж байна уу? Эхлээд Бурхан "Би чамайг агуу үндэстэн болгоно" гэж хэлсэн. Бурхан энэ үгэндээ хүрсэн. Авраамаас Исаак, Исаакаас Яаков, Яаков 12 хүүтэй болж тэр 12 хүүгээс Израилийн 12 овг бий болсон. Бурхан мөн "Дэлхийн бүх хүн чамаар дамжин өрөөгдөн" гэж хэлсэн. Бурхан амлалтынхаа энэ хэсгийг ч бас биелүүлэх болно. Энэ онцгой бас ихэнхдээ тэрслүү байсан үндэстэнтэй Бурхан хамт байж чиглүүлж өөрийгөө хэн гэдгийг бас нүгэлтнүүд түүн рүү хэрхэн ирж болохыг хүн төрлөختөнд харуулахыг хүссэн юм. Энэ үндэстэн хамгаалах бүртээ Бурхан таныг бас намайг ерөөх төлөвлөгөөгөө хамгаалж байсан. Энэ үднэс иш үзүүлэгч нар ариун бичээсүүд болон амлагдсан аврагч төрөн гарах учиртай. Бурханы нууц төлөвлөгөө урагшилсаар л байлаа. Христос өмнөх 1500 оны орчим Бурхан Авраамын удам Мосег дуудаж иш үзүүлэгч болгосон. Мосе Библийн эхний 5 номыг бичсэн юм. Бурхан мөн Авраамын 3 сая үр удмыг өдөрдөн 400 дамжсан боолчлоос чөлөөлөгдөн Мосег ашигласан. Бурхан хатуу ширүүн элсэн цөл дундуур өдөр нь үүлэн багнаар нарнаас халгалан шөнө нь галан багна болж гэрэлтүүлж өөрөө тэднийг хөдлөн чиглүүлж байсан. Бурхан хүчит мутраараа улаан тэнгисийн дундуур зам гарган тэднийг зүгтаалгаж тэнгэрээс талах хаднаас ус харган хоол хүнсээр хангасаар Синай уулан дээр авчирдаг. Тэгээд тэр уулын өвөрт Бурхан тэдэнд хандан "Та нар хаан тулс ариун үндэстэн болно" гэж хэлсэн. Бурхан энэ үндэстэн ариун байхыг түүнтэй хамт эргэн тойрондох улс үндэстнүүдээс өөр байхыг хүссэн. Гэвч тэд ариун байна гэж ямар утгатайг ойлгоогүй. Тэд өөрсдийгөө гэм нүгэлтнүүд гэж тооцоогүй. Тэд өөрсдийнхөө аргаар Бурханы таалалд нийцч чаднаа гэж бодсон. Тиймээс Бурхан тэдэнд гэм нүглийн эсрэг уур хилэнгийн ойлгуулахын тулд дүрлзэх гал, нүргэлэх их дуум болж газар дэлхийг дөргөн доош бууж ирсэн. Бурхан галаар бууж ирсэн учраас Синай уул бүхэлдээ утаан давтав. Утаан зуухны утаа шиг хөөрч уул бүхэлдээ асар хүчтэй дөргиж байлаа. Дараа нь бүрээндөө улам чангарахад Мосе ярьжээ. Бурхан аянга мэд дуугаар түүнд хариулв. Бурхан Адамд нэг л дүрм өгсөн. Харин хэн шин үндэстэнд 10-ыг өгсөн. Учир нь энэ үндэстний ихэнх хүмүүс өөрсдийгөө Бурханы ард түмэн байхаар хангалттай сайн гэж боддог байжээ. Тиймээс их эзэн тэдэнд 10 хууль өгсөн бөгөөд эхлээд Синай уулан дээр аянга мэт дуу хоолойгоор дараа нь 2 чулуун хавтан дээр бич өгсөн юм. 10 хуулийг уншиж үзье. 1-р: "Чи надаас өөр бурхадтай байж болохгүй." 2-р: "Чи өөртөө зориулсан шүтэн дүрсийг бүүхий. Учир нь чиний бурхан эзэн бий." 3-р: "Чи өөрийн бурхан эзний нэрийг дэмий бүү дурд." 4-р: "Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун." 5-р: "Эцэг хэн хүндэл." 6-р: "Чи хүн бүү ал." 7-р: "Чи бүү завхаар." 8-р: "Чи бүү хулгайл." 9-р: "Чи хөршийнхөө эсрэг худал бүүгэрчил." 10-р: "Чи хөршийнхөө эхнэр болон хөршийнхөө юунд ч бүү шунахаар." Бурхан Мосед тэд энэ 10 хуулийг бүрэн төгс дагах ёстой гэж хэлсэн. Энэ хуулийн бүх үгийг үйлдэн гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан.
Энэ 10 хуулийг сонссны дараа хүмүүст ямар санагдсан гэж та бодож байна? Тэд өөрсдөө хангалттай сайн гэж бодсоор байсан болов уу? Харин таны хувьд та өөрийгөө Бурхны төгс хаант улсад амьдарч болох үед сайн гэж бодож байна уу? Нэгдүгээр хуулийг дахиад нэг уншийе. Чи надаас өөр бурхадтай байж болохгүй. Та Бурхныг үргэлж нэгдүгээр тавьдаг уу? Үгүй бол та энэ хуулийг зөрчсөн гэсэн үг. 5 дахь хуулийг унш. Эцэг хэн хүндэл. Танд эцэг эхийнхээ үгэнд дуулуургүй хандсан тохиолдол байгаа бол Бурхны өмнө буруутай гэсэн үг. Одоо 8 дахь хуулийг уншийе. Чи бүү хулгаал. Хэрвээ та өөрийн биш ямар нэгэн зүйлийг авч байсан, эсвэл шалгалтын дээрээ хуулж байсан бол энэ хуулийг зөрчижээ. Та худлаа хэлж байсан уу? Тэгвэл 9 дугаар хуулийг дагаагүй хэрэг. Сүүлийн хууль бидэнд өөр хүний юмыг авахыг хүсэх нь хүртэл буруу гэдгийг харуулж байна. Бурхан хүний зүрх сэтгэлийн гэмийг хардаг. Хэдэн гэм нүгэл Адам Еве хоёрын Бурхантай харилцааг нураасан бай. Ердөө ганцхан. Бурханы энэ төгс стандарт өөрчлөгдөөгүй. Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. Бурхан ариун учраас гэм нүглийг тоохгүй орхиж чадахгүй. Та өхөж өмхөрсөн гахаатай нэг өрөөнд байж чадах уу? Бидний гэм нүгэл Бурханд яг л тэг санагддаг. Өмхий биен дээр анхлуун үнэртэй ус хичнээн цацаадч өмхий үнэр нь арилахгүйтэй адилхан шашинлаг хүчин чармайлт хичнээн гаргаадч зүрх сэтгэлийн маань цэвэрлэхгүй. Хэртэй царайг минь харуулах толь адил Бурхны хууль зүрх сэтгэл дэх гэм нүглийн минь харуулдаг юм. Толь хэртэй нүрийн минь угаахгүй шиг хууль зүрх сэтгэлийн минь ариусгахгүй. Яагаад гэвэл ямар ч махан бие хуулийн үйлсээр түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хуулиар нүглийн мэдлэг эрдэг юм. Бид өөрсдөө хичнээн дөвөл гэж бодоод ч Тэнгэрийн улсад Бурхантай хамт амьдрахаар сайн биш юм. Бидэнд аврагч хэрэгтэй. Арван хууль энэ шинэ үндэстэнд зөв болон буруугийн ойлгомжтой стандартыг өгсөн. Энэ нь сайн хэрэг хэдий ч Бурханы хууль бас муу мэдээгч авчирсан. Энэ нь хүмүүст ямар аюулд орсныг ойлгуулсан. Гэм нүглээсээ болж тэд бүгд үхэж Бурханаас хагцсан салах ёстой. Их эзэн тэдний гмийг халахын тулд хураг, бух, ямаа болон тагтааны цусыг хүлээн авсан хэвээр байх нь харин сайн мэдээ байлаа. Бурхан аянга мэт дуугаар 10 хуулиан өгсөн тэр өдрөө Мосед хандан тахилын ширээ босгож шатаалт тахил өрг гэж хэлсэн байдаг. Мосе хурганы толгой дээр гараан тавьсан байхыг харж байна уу? Хүмүүс гараа хурганы зүг өргсөн байхыг харж байна уу? Учир нь тэд Бурхан болон түүний уучлалын төлөвлөгөө тэдний гмийг гэмгүй хурганд тогноо гэдэгт итгэсэн юм. Хурга тахилын ширээн дээр амиа алдах ёстой. Зөвхөн цус урсгаж байж хүмүүсийн гэм нүглийг халахлах боломжтой. Дараа нь тэр амьтны бие үнс болтлон шатах ёстой. Үнс нь хүмүүст Бурхан гэм нүглийн мартсан гэдгийг харуулж өгөө гэлээ. Гэвч гэм нүглийн уучлалын төлөө амьтны цусаар дахил өргөх систем нь Бурханы жинхэнэ шаардлагыг илэрхийлэн харуулсан дүрслэл юм. Энэ хуучин системд өргөлийг дахин жил бүр өргөх ёстой байсан ч гэсэн тэр тахилыг өргөж байгаа хүмүүсийн гмийг төгс төгөлдөр болгон угаан ариусгаж хизээж чадахгүй. Хэрв төгс угаан ариусгадаг байсан бол дахин өргөл өргөх шаардлагагүй. Дахил өргөж буй хүмүүс амьдралдаа нэг л удаа өөрсдөө ариусгах нь хангалттай байх байсан. Тэдний буруутгал гэмтэй мэдрэмж бүр мөсөн арилах байсан биз. Харин үнэндээ эсрэгээрээ байсан юм. Харин эдгээр дахил жилээс жилд нүглийн сануулга болдог. Учир нь бух ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. Амьтад Бурханы дүр төрхөөр бүтээгдээгүй. Хурганы үндэс нь хүний үндэсэнтэй тэнцэхгүй.
Та машин зардаг хүн дээр тоглоом машин аваачаад жинхэнэ машинаар сольж авч болохгүй адил нүгэл ба өхлийн хуулийн өндөр төлөөсийг хурганы амьд төлж чадахгүй. Илүү сайн золиос шаардлагатай байсан юм. Амьдтаар дахил өргөх нь дэлхийн нүглийг арилгаж чадаагүйч төлөөсийг төлж чадах нэгнийг зураглалыг нүгэлтнүүдэд харуулсан. Аврагчийн эрх цаг ойртон ойрдох тусам Эхэзэн иш үзүүлэгч нараар Месая хааны тухай илүү олон иш үзүүлэлгүүдийг бичүүлсэн байдаг. Тэдгээр эртний амлалтуудаас цухас дурдвал нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж хүүтрүүлнэ. Харин Бэтлехэм миний төлөө Израилийг захирах нэгэн нь чамаас төрөн гарах болно. Эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй. Учир нь бидний төлөө хүүхэд төрж бидэнд хүү өгөгдөн. Түүний нэрийг гайхамшигт хүчит бурхан энхийн жонон гэж дуудана. Та нарын бурхан эрэхтэй та нарыг аварна. Тэгээд сохрын нүд нээгдэж дүлигийн чихэн онгойн. Тэгээд доглон хүн бууган мэд дүүлнэ. Тэр хяргагчийн өмнө дуурахгүй хон шиг. Тэд миний гар хөлийг нэвт хатгсан. Амлагдсан аврагч ирэх гэж байлаа. Гэхдээ хизээ тэр хэн байх вэ? Эдгээр иш үзүүлэлгүүд хэрхэн биелэх вэ?